Эмчийн мэрэгжлийг сонгосон хүн бол яг өөртөө хайргүй хүн сонгодог мэрэгжил гэж бараг хатуухандаа тэгж хэлэхээр тийм хүнд байдаг. Чи оргил ачаал юм шүү дээ. Хүмүүс баярлж байгаа. Нэг талдаа бол төвөр хүмүүс баярлж байгаа. Энд бол хүмүүс нэлийн хүнд байдаг л та. Тийм шүү дээ. Яг манай хүлэн авах тасцаг, яалтад тусламжийн тасцаг шиг хоногтой бараад 350 400 тийм ээ 450 өвчтөнд анхны тусламж үзүүлдэг эмнэлэг болж ер нь ховор гэж би боддог тийм. Ачаал бол өглөө 4-5 цаг гэхэд манай хат чи өдөр шиг л bijдэг газар шүү дээ тийм. 350-аас 400 гэдэг тоо бол яг хэвийн ачааллаас давсан тоо юу? Эд баяр ёслолтой холбоотой үед бол 400 хэдээр мэдээ уншигддаг тийм ээ 450 500 тэгээ ер нь бол 350-аас ер нь буухгүй. Одоо өнөөдөр би бол нэг шархны хувьд бол зөвхөн шархтай хүний хувьд бол нэг за 30 орчим шарх авсан байгаа. За тэгээ битүү гэмтэл нөгөө өөрөөр хэлбэл ямар нэгэн шархгүйгээр гэмтсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэднээс маань нэг өнөөдөр миний нэг ингээд нэг 50 тэгээд нийтдээ нэг 80 хүн үзсэн 80 гараад хүн үзчихэд өнөөдөр л харцангуй бас ч гэж хүн багтай осол гэмтэл харцангуй багтай л оройх шүү. Одоо ингээд яг орой морой нэг за 9 цагаас хойш болонгууд канерод шүү ингээд баглаад гардаг мардаг канерод шүү дээ. Манай шархны өрөө заримдаа яг тийм болдсон шүү дээ. Бүр гэл эргээл нэг хүн. Ялангуяа одоо 5 дахын хэвч 5 дахын орой 4 цаг нэг баар маань хаадаг үед шүү дээ. Яг тэр үед бол ерөөсөө үргэлжилсэн яг тийм согтуу тэгэл ерөөсөө дандаа шархтай тийм усудаар яг оорчл дүүрж хэлдэг шүү дээ. За юм чи. Та дөнгөж сая бас хаглаанаас гараад ирлээ. Нөхцөл байдлын талаар бас биднэрт мэдээлэл өгөөч. Сая бол яарахтай хэвлийн мэс засал орлоо. Ер нь энэ авсарсан мэс засал бол нэлээд бас хүндтэй тооцогддог. Тэгэхээр жил болгон бол бас нэлээд ачаалттай үе яг одоо болж шүү дээ. Энэ үеүүд бас ачааллын хэмжээг та бас нэг боддоор биднэрт хэлээд өгөөч. Ер нь бол манай засгийн тухайд бол жилдээ 500-аад ийм яаралтай мэс засал ордог статистиктэй. Энд чинь бол яг хүний амь нас яригдж шүү дээ. Иргэдэд анхааруулга зөвлөмж өгөөд бас хүсэлт хэлэхэд юу гэж хэлэх юм бэ? Бүх юмыг монголчилдаг. Одоо дэлхийд бол хаач байхгүй. Жишээлбэл одоо автомашин нэвтрлээ гэхэд түлээний модоо ч юм уу тоосго доор нь ивж яагаад өөрөө доогоор нь яваад орчдөг. Машиндаа дарагддаг. За тэр үтгийг л одоо уулын өгөөд машин халтраад шарваад байж хахад машина одоо оосрлоод өөрөө жирээ явж исэн. Тэгээ машиндаа дарагдаад ингээд татагдаад гэмтчихсэн ийм тохиолдлууд бол байдаг. Яаж гэмтсэн бэ? Аваа хэлв. Машинд мөргүүлсэн. За би одоо таныг үзээтэй заа. Эрчимт тасгийн эмчтэй ингээд хоёр тудаага тухтаа сайхан ярилцах бүр боломжоор ингээд хангагдаа суучаад бол би туйлын их баяртай. Та түрүүн хэлжсэн бүр ийм найдлагагүй шахуу болцсон үнийг хараад ч гэсэн амь оруулах тийм гоё ийм сэтгэл зүрх танд нэг бусуудаа тийм мэдрэмжүүд бол төрж исэн байна. Бид бол бурхан биш шүү дээ ер нь бол тийм ээ. Бид ч хүн. Гэтэ бид нар бол бас болохгүй юм мэдлэг хүчин өгсдөө шүү дээ тийм ээ. Манай тасагт ирсэн өвчтөн болгоно бид амнаас аврахын төлөө чад хараал юм багаараа зүтгэж ажилладаг. Тийм юм чинь хавсарсан маш олон төрлийн гэмтэлтэй аминд үл нийцэх гэмтэл гэсэн онцтой ийм өвчтнүүдийг бол тэл алдах тохиолдол биднэрт бий. Гэтэ бид хүн ш тийм ээ. Бид эмч гэдэг чинь бас хүн байхгүй юу. Тэгэл яг хүмүүс бол биднийг яг эмч гэдэг утгаараа хараад хүн гэж хардаг байхгүй юу. Яг л адилхан хэрвээ өвчтнээ алдчих юм бол бас л тэр хүмүүстэй адилхан шаналал хаалганы цаанаас сэтгэл санаагаар унаал байж байгаа юм төмөн тохиолдол байлгүй ах уу байна. Гэтэ бид алдчихснаас аварчсан их. Энэ бол бүрийн сайхан Батмөр юмч маань хэлдэг. Үхэл өвчин зовлон дээрсээ дөжөрч болохгүй. Тэхэл юм бол аимшигтэй том алдаа болно шүү гэж хэлдэг. Одоо бодтой бас зүйлүүдтэй танилцмаар байна л да. Бидний угаасаа та бүгдтэйгээ ингээд ярилцаад та бүгд маань ч гэсэн цагаа зарцуулаад ингээд биднэрт боломж олдож шүү дээ. Энэ хугацаанд сайн мэдж аммаар. Бодтой та нэг сургамжтай гэх юм уу да. Ийм болж исэн. Бүр ноцтой ч үж болно. Ийм нэг жишээнүүдээс биднэрт бас хуваалцаач гэж үзэж байна. Бас хитрхи хар бараан зүйлийг хүмүүсийг бас чочирдуулмааргүй байна. За хамгийн гэгээлэг гэх юм уу өнгөрсөн онд тохиолдсон шинэлэг тохиолдлоо бас ярьж болж байна.
өнгөрсөн жил одоо 16 настай жирэмсэн охин манай гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлсэн байгаа. Гэмтлийн 0-9-нд ороод төрөлт болсон. Дутуу нэрээр төрсөн байгаа. Тэгээд дутуу нэраа маань 0-ийн суултур руу ороод гаццсан. Үндсэндээ тэнд одоо живэлтийн байдалтай амьсгал зогссон. Манай хүлээ авах юмч суултураас одоо ухаад гаргаад ирсэн. Ингээ нөгөө нэраа маань амьсгал зогссон, зүрх зогссон. Ийм байдалтай. Би яг жижигүрээ ахлах эмчээр таарад нэраад одоо сэхэн амьдруулах тусламжийг үзүүлээд нэраа маань амьдраад амьсгал зүрх судасны үйл ажиллагаа жигдрээд тэгээд ингээ их нялгсан эмч нарт бас хүлээлгэж өгчсэн тохиолдол бас байна. Гэвлийн тэр хүн төрөр гэдэг чи аюу асуудал үүсэж байгаа хгүй бид нар. Бүр алгын чинээ. Хүши би ч бас 4 төрсэн юм ихтэй. Хүши юу гэж ийм жоохон байдаг лүү. Зөвхөн чигчуураа ингээд баг зүрх нь ингээд зогссондоо бид нар зэрэг манай эмчтэр чинь аюу мундаг. Тэгээд бүх үлсээ үзүүл хавраал тэгэл аюу өрхөн дуугараал хэлэнгүүт бүгдөө бүр алгаанд ч маш баярлалаа. 2005-6 онд алсын дуудлагаар очиод хөдөө орон нутагт хэвлий цээжнийхаа тус газар 10 удаа хутгалагдаад өхлүүд болсон юм өвчтөнд очиод цээж болон хэвлийн үндийн мэсцлийг зэрэг нэгж хийжсэн. Тийм нэгэнд ор хийгээд амь насынаас аварч ирсэн ийм тохиолдол бас байгаа. 10 удаа. Өчтөө ер нь бол бүр мэдээж хүний амийг бол тийм юм баталгаатай гэж хэлж чадахгүй л дээ. Гэхдээ 10 удаа утгалуулсан гэдэг чинь ерөөс нэг юм зүүнний үзүүр дээр будаад тогтохын хэмжээнд л хүний амь нас дэнчгэнжин гэсэн үг шүү дээ. Анхны тусламж үзүүлсэн эмчийг бол бас ярихгүй байхын аргагүй. Ямар ч үсэн намайг одоо яралтай тусламжаар очиод мэсцлийн эмчилгээ хийх хүртэл одоо өвчтнийг амь насын одоо хамгаалаад байлгаж бас эмчийн гавьяа их байгаа л да. Миний бол санаанд буухгүй яг үнэ. Би бол тийм дүр зургийг харах юм бол бараг ухаалт он чинь. Хүн л юм чинь ядарч явах тохиолдол байж болно, эсвэл маш хүнд хагалгаанаас гарч ирээд дараагийнх руу орж болно те. Янз бүрийн үр өмчүүд байгаах 28 жилийн хугацаанд. Тэр өөртөө та урам зориг өгч ингэж өөрийгөө зоригжуулдаг ийм үг үйлдэл юу гэдэг юм бэ? Бас энэ залуу эмч нарт бас хэрэгтэй болов гэж би бодоод байна л да. Энэ бол миний мэрэгжил, миний сонгосон ажил. Тийм болохоор энэ ажлыг бол би л хийх ёстой. Шантрах гэхээс илүү зүгээр мэдээж нөгөө хүн чинь ажил мэргэжлээ дуртай байхаар тэрэндээ ингээд нөгөө нэг хактер түүхтэхгүй л дээ. Зүгээр шантрах ганцхан л байд. Зүгээр яг ингээд амар олон согтуу гэж хойноос нь дандаа согтуу усуд орж ирэл тэднээс нөгөө нэг орж ирэл манайхны гоё хилдэг үгнүүд байдаг бохоггүй. Угаасаа бүр брэнд үгнүүд байгаа шүү дээ. Би нийгмийн даатгал төлдөг чи намайг үзэж чи би нийгмийн даатгалаар одоо чаленжж байгаа ч гэдэг юм уу те. Тэр үгнүүдийг сонсоод сүулдэ яг шантрах гэхээс илүү жоохон залхах гэх юм төвөгшөх тиймэрхүү мэдрэмж бол төрдөг юм. Түүнээс биш ажилласаа бол нэг шантар залхах юм байна. Нийтээрээ бас юун дээр алдаад байна? Мэдээж харагдaltaд. Тийм. Манай гэмтлийн эмчит гэмтэж байгаа хүмүүсийн бүр ер нь 70% нь архиталтай холбоотой. Гэхдээ би тэр 70%-ыг бүгдээр арх хууж гэж хэлэхгүй л дээ. Гэмтэж ирж байгаа хүмүүсийн чинь бас арх хуугаад машин бариад тийм ээ. Тэгэл 1000 түмэн тэр гарцаар гарч байгаа яг л явгынхаа иргэнийхээ үргийг биелүүлээд явж байгаа хүнд бас ингээл гэмтэйгэл ирж байгаа байхгүй. Энэ тэгээд хэн буруутай юм бэ? Тэр одоо иргэнийхээ үргийг биелүүлээд явж байгаа хүн буруутай юм. Уул нь буруугүй шүү дээ. Тэ арх хуучаал жолооны ард үр хүүхд танижлаа суулгачаал хоорондоо хэлтэл тийм ээ. Хэлсэн урандаа тэгэл хурдаа нэмэл авар хийгээл үжис нөхөл манад байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр архиталт. Тэгээд арх уусан хэтрүүлийн хэрэгэлсэн хүн бол зөвхөн өөрийгөө хохирохоос гадна энэ өрөөлийг бусдыг хохирож байгаа байхгүй юу? хайргүй байгаагийн шинжилтэй тийм. Тэврийн хэрэгслээ жолоод ч явдаг та хурд хэтрүүлээ дуурал хундаа хэрэгсэн ч юм уу тиймэрхүү асуудал байдаг. Өөрийгөө биш бусдыг бас боддог байгаа чи. Таны ганцхан амь биш. Тэнд маш олон хүний амьнаас яригддаг. Одоо юу гэх юм бэ? Ярих нь зөв ч юм уу? Яг өөрсдийнхөө хүмүүсийг хайрлахгүй хаа тэр бусд хүмүүсийг хайрлахгүй л хальтаа. Гэр бүлээ ингээд хажуудаас суулгаад тэр өөрийнх нь гал голомтыг хажуудаас суулгачаад арх хуучаад жолоо барина гэдэг чинь өөрийнх нь гал голомт үр хүүхд хань ижлээ хайрлахгүй байгаа. Тэр гасаар явж байгаа хүмүүсийг би хайрлаа. Савтуугаараа
жолооны хэрэгсэлд байсан хүмүүс одоо яг би тэрэн цагдаагийг бол сайн ажиллаа гэж үздэг тий. А гэхдээ нэгэнт ингээ эрхэн хасагдсан бол эрхийн хасаа зогсохгүй одоо хэрвээ тэр машин тухайн ганц хүний эзэмшил машин чинь хүртэл аваад алдчихлаа. Тэгвэл тэр юугаар тэртээ тэрнгүүд төвчрлэн дийлдэхгүй байгаа юм чинь. Хүнд яасан гинэ? Хүн чилээ зохиолцсон. За зогсоон согтуу ус юм өрөөлөөс юм уу? Согтуу. Ууж исэн архиныхаа шилийг шидэд хаалгаруу. Тэгсэн би хаална тийм сууж исэн чинь над руу Ер нь бол чам руу чиглүү шидээгүйгээр чи санаа осоод өрчиж байгаа юм шүү дээ. Тийм үтчихэж байгаа байхгүй. Гэтэ би цадаар явна шүү дээ. Чухал ажлыг хийгээд бас маш их мэдээлэлтэй бодит байдал дээр байгаа хүний хувьд одоо нийт хүмүүс зөвлөгөө бол танаас зайлшгүй авах хэрэгтэй гэж бодоод байна л да. За манай эмнэлгийн хувьд бол согтруулах хундааны асуудал, архины асуудал нэн төрөнд бүр чухлаар яригддаг. Ингийн шаа авахад одоо манай эмнэлгийн нийт ирж байгаа өвчтөнгүүдийн зарим баяр ёслолын үеэр бүр 70-80% нь согтууч ирэх үе байна. Гэмтлийн талаас ярих юм бол согтруулах хундааны асуудлыг одоо бид нар зогсоож чадах юм бол хошигч хэлэх юм бол бараг дайны үед нэг инх тайвны гэрээ хийсэн юм шиг тийм үе үүснэ. хэдэн оны бол би сайн санахгүй байна л да. Нөгөө Азийн чонд гэдэг нөгөө архины хордлого гарч ирсэн санаж байгаа юу тийм ээ. Оноо би яг тоочно хэлж мэдэхгүй байна тийм. Яг тэр үед чинь бол ер нь хүлэн авах тасгаар нэг 5-6 хүн өвчтөй ирж ирсэн да. Юун дээр сандал дээр гიშгээд юм хийж яхад ингээд талт гიშгээд дандаа ах услахгүй юу. Тийм эрчим тэмцлэг бүр огт хөнгөө 6 хоног байжсэн тохиолдол биш үү? Айлангаа яг нэг л манай эмнэлэг бол өөрөө за бүр хамгийн бага нэгжээс хамгийн дээд нэгжээ хүртэл бүх нэгжийн түвшинд архины асуудлыг 100% үзээ яддаг. Нэгдүгээрт өндөр градустай арх, хоёрдугаарт дутуу төрөлт, гуравдугаарт агаарын бохирдол, дөрөвдүгээрт тамхи, тавдугаарт артерийн даралт гэж тогтооцсон биз дээ. Тийм учраас бид нарын хамгийн их сөргөнөл үзүүлж байгаа өндөр градустай согтруулах хундааны хэрэглээг бууруулах. Архийг бол салбарын хүмүүс яг энэ эмчнэр бол нийтээрээ жигшээд дургуцаад байгаа хандлагыг би ингээд ярьслага хийгээ явж байхдаа ч гэсэн ойлгочлаа л да. Нөхөр нь арх уугаад ихнэрээ хүчрхийлчдэг, гинтээчдэг. Энэ тохиолдол бол нийт одоо гэр бүлийн хүрээнд гарсан тий. Эхнэр нөхрийн хооронд гарсан одоо гинтлийн 70-80% гэж 70-80% гэнэ. Гэхдээ ер нь бодоод үзье л да. Хин ч хайртай дуртай өмнө барьж аваад гинтээч гэж бодохгүй л тий. Гэтэл арх уусан үедээ өөрийн ухамсарт ухаанаа алдаад гимтэх нь үтэл алчиж шít. Амар үстэй. Залуу хүмүүсийг ер нь бол их гэмтэж ирэхэд нь хайран санагддаг. Жохон хүүхдүүдийг их гэмтэж ирэхэд бас их хайран санагддаг. 20 эдэх настай залуучууд манай эмнэлгийн өдөр ухаангүй болоод үхэл амьдралын зааг дээр болоод ороод ирдэг ш. Гэтэл тэр найзууд нь зодоод нүдээ тэр согтуугаар жолоо бариад явж байгаа хүн ч юм уу тий. Хэзээ ч тийм хий гэж бодохгүй л тий. Тэгээд архинал одоо тэгэхдээ одоо мэдээж архинал гэж хэлж болохгүй. Архинаас татгалзаагүй хүнд бас нэг юм байна. Тэгэхээр бид бас архинаас ер нь бол болох чадах чинээгээрээ боломжийнхаа хэрээр архинаас татгалзаж байх хэрэгтэй. Би ч гэсэн бас хүмүүстэй уриалмаар байна тийм. Залуучууд ялангуяа архины хэрэглээнд анхаарай. Арх согтууруулах хундааны зүйл хэрэгэлдэг. Энэ хэрэгэлсэн үедээ одоо ихэнх аварсал гардаг. Ялангуяа одоо бага насны 1-2 настай хүүхдүүдийн өнчирч үлдсэн ээж аав нь газар дээрээ өнгөрцөн гэд ингэдэг энэ тохиолдлыг сонсох нь аюу хэцүү сонсдог. Өөрөө л болж ивэл гэж хинэггүй байдлаа бас монголчууд бас болоосэй гэж бас боддог. 10 гаруй хуульд өөрчлөлт орсон. Цаг үеийн уялдсан нөлөөлөл ажлууд хийгээд ингээд яваад ирэхээр бидний бодож ирсэнээс өндөр үр дүн гарсан шүү дээ. 1 жилийн дотор архины хэрэглээ 2 сая литрээр 12.5% буурч байгаа байхгүй. Энэ үнэхээр ингээд буудсан уу гэд энийг аваад үзэхээр согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн зөрчил 15% буурч. Бид нар шантрах тийм юм бол ер нь байдаггүй. Ганц хүмүүсээ харьцаа хандлах те өнөөдөр энэ архитын согтурсан хүмүүс авих бэртэж гэмтэн тэд нар чинь бидний чинь бас цохоод авах ч үе байна. Тэр бүхэнтэй тэгэл нүр тулаал дайрал орндол гэж бодсон шүү дээ. Нас тогтсон одоо ач зээгээ үр хөвгтөд тойруулаад сууж ах насан дээр тэг гэр бүлгүй архины амралтай болцсон хүмүүс үлээ үзэхсээд байгаа. Энэ хүмүүсийг ингээд эргээд харах юм бол ерөөсөө л гэр бүлээсээ эрт салсан үр хөвгтөө одоо өмчрүүлсэн залуу наснаа тэгээ манай ингээд эмнэлэг дээр гэр оронгүй тий нэр хаяг тодорхойгүй гэсэн тодтолтой одоо ирдэг шүү. Бас нэг манай байгууллагын тим одоо үйлчлүүлэгчийн тоон битгий ороосэй гэж бас хэлмээр санагддаг. Байгаагийнхан зоргоор угаад ямааргүй л байна.
уух юм бол яах вэ тэгэл байж л шүү дээ. Эцэл бол хизээ уучлална. Жог хэмжээнд харуулдаг байгаасаа, үр хачаа боддог байгаасаа. Өнөөдөр ингээд уугаад байрлаа явж идэг маргааш нь энэ амьдрал хорвоод байх ч үгүй ч. Цогтуугийн алдаанаас болоод ямар олон зүйл болж байгаа лээ. Тэр ялцгүй л харагдалт. За бямбрын чин эмч. Ер нь анх яагаад эмч болох сэдэл хаанаас төрөв? Октод чинь Багдад тоглохдоо ер нь багш хүмүүс тэгвэл эмчл болж тоглодог штэ. Тийм багш эмчгээр. Тийм. Би бол эмч болж тоглодог байсан. Та ажиллаа, амжилтаа сайхан явуулаад сэтгэл амар тэнд ажиллахад таны гэр бүл яадаг юм бол доо гэж би бодож байна. Тэгэхээр би бол танаа гэр бүлээс бас хүнээс яриа аммаар санагдаад байна л. Би хань ижлээ алдаад 10 жил болж байгаа байхгүй юу? Би 2 охинтой. Том охин маань Японд байдаг байхгүй юу? Тэнд нөхдөөгөө хүүхдтэй ажиллаж амьдардаг. Бага охин маань голомт банкнд ажилладаг. Хийж байгаа ажлыг хэр ойлгодог юм байна? Би бол бага охиныгаа эмч болгоё гэж бодчихлаа л да. Тэгээд нэг таньдаг үсчин дээр охиноо өвсөж суулгах гад охиноос суулгачаад үзсэн чинь нэг өвсчин маань чи ээжигээ дөрөөс мундаг эмч болох уу гэсэн чинь гэрийн бараа хардгүй тийм ажил хийхгүй гэж хэлчихсэн гэсэн. Тэр өвсчин надад тэгж хэлдэг. Би гинхгүй зүгээр л нөгөө оюун дээр гэдэг бимбэмжингийн хамгийн бага охин байгаа би дээрээ нэг ихчтэй. Ер нь бол багаас эхлээл ээж намайг эмч болгоно л гэлдэгдэг байсан. Би ээжтэй нэг удаа уурлаад тэгж хэлчихсэн байхгүй юу. Би ингээд хүүхдтэйгээ чи ингээд баяр ёслолын үеэр цуг байж чадахгүй тийм хүн болмооргүй байна гэж хэлчихсэн. Тэр үед бол ээж жоохон сонирхол болсон л доо. Яг ингээд ар гэрэж гисэн умартаад ингээд явдаг. Та яг энэ салбарт одоо 28 жил гаруй хугацаанд ингээд ажиллаад явж байгаа нь мэдээж маш олон кейс юм жишээ бодит байдлууд дээр ажилласан байна. Энэ дундаас та бас бидэнд юм бодогдуулахаас нь бас бид нартай хуваалцаач гэж хүсэж байна л да. 10 давхраас унсан нэг хүүхэд байгаа юм. Тэр яагаад унсан бэ гэхээр айлууд ч нөгөө цонхоо ингээд торолдог штэ 100. Цонхоо тавцсан зэрэг 3 настай хүүхдээ бас суулгачдаг байхгүй. Тэсэн чинь нөгөөх нь хөндөй байж таарад нөгөө конопуднаас суулгачсан хөндөй байж таарад тэрийг бас манай баг хамт олон аварчлаа штэ. Мундаг ажилтдаг хамт олон л доо манай хамт олон. Аваржила хөлдөр нь босгожилаа гэд ингэнгүүтэл нөө киноны аз жаргалтай төгсгөл шиг шууд нөө баярын мэдрэмж төрж юм л та. Ер нь гэхдээ хүн өвчтөнтэй одоо ноцолтой шүү дээ бид нар тий. Нөө хоол бүх юмаа ингээд умартал ажиллаж байхад тэгээд тухайн хүн сэргээл ихэд хамаг ядаргаа ярилдаг шүү дээ. Тэрээс хамгийн сайн. Бямбрын чимч байгаа. Ялцчгүй мундаг, дайчин эмхтэй. Дайчин эмчхэн. Үлгэрч жаалдаг тийм. Ялцчгүй цуцшгүй. Тэр нэг сэтгэлд хамгийн тод би их л гоё юм хийжтэй гэдэг бодол төрөхөөр нэг кейсэд настай юм ээ. Тэр маань өөрөө илгэний цирроз өвчнөд дунжууны хугаралтай би хэвтэрт байдаг нэг юм юм байсан. Нэг орой над руу туслаач гэсэн байдлаар хандаад тэгээ намайг оч аргаар нэг итгэл горьцсон харц байдаг тийм харц байхгүй. Тухайн үедээ үзлэг хийгээд надад яагаад ч нэг тийм чадчих юм шиг сэтгэл төрөөд байдаг. Тэгсэн мөртлөө тэгээ нэг одоо цаад аргаас сонссон мэдээлэл болохоор ер нь эвгүй болцоо найдваргүй одоо хүн амтна дуудаа гэсэн юм сонсцсон байгаа гэдэг. За намайг Дашцогийн мэлс гэдэг би ч ээжээр овголдог хүн байгаа. Комд орсон тэг дэмжлэгээ хийгээд тэг чин хөдөө дуудлагаас ирсэн байсан юм аа. Тэгээд манайд байжод өглөө үүрээр 7 өнгөрөөгд дэмжлэгээ хамгийн сүүлийн тариаг хийчих. За одоо нэг 10 өнгөрөөгд нэг сэргэх байх гэчээд явсан байхгүй. Тэгэл бид нар цаг хараад байж байгаа юм чинь 10 өнгөрөөгөл 10:30 40 болсон чил яг хөдлөл комноос гараад хуарч гисэн. Тэгэл би одоо энэ стил үнэхээр л чадвартай юм байна гэдгийг одоо цаг хугацааг нь хүртэл шилдээд мэдрээд байдаг. Үзмэрч ямар айхтар юм бэ гэдэг юм би бас тэр үед гайхаж мэдэрч бахархаж байлаа. Тэгээ нэг 2 цаг гартаа дог хийж хагаад
сэрсэн ингээд маш олон дуудлага тэр айлаас ингээд ирсэн. Тэгэхээр би амар айсан. Яна ийм тийм болцсон болов уу яасан юм бол одоо юу гэж хэлнэ ч гэдэг юм. Залхуу байх уу тэргэл тэргэлж чад залгадаг байхгүй юм. Сэн тэр айлаас амар сайхан мэдээ сонсогдсон. Тэмчээ ээж маань сэрсэн. Тэгээ хамгийн гол нь ээж маань бууз идийгээд байна. Идүүлж болох уу? Надаас би ингээд тохойд ингээд хоолоо зангираа гэдэг тийм нэг юм ястаа л хөөрмөр гоё өөрөөрөө багтмаар мэдрэмж авч ирсэн. Манай амьч нар чи ер нь айгүй мундаг штэ. Хүнлэг чанараа авчиж гисэн. Арай илүү санагдчих. Тулж явсаар цагаасаар наадам гээд тухайн өвчин тэгээ чамгүй хугацааг өнгөрөөгөөд тэгээд нөгөө ар гэрийн одоо юу гэдэг сэтгэл дүүрэн ягаад гэхээр тэр хүнээ тавиад явуулахад ар гэр чадхаа хийсэн гэсэн тийм нэг одоо сэтгэлийн нэг гомдлгүйгээр гэх юм уу тийм байдал үүсгэсэндээ би тухайн үед одоо хүртэл гоё байдгийг наран хайцсан байлд нэг хөдөө явцсан байсан юм дуудлагаар тэгэхэд нэг өөр эмчд үзүүлсэн чинь за одоо та нар эмчилгээгээ таслаа одоо найдвар болцсон байна гэл ингэчээл явхад наран хөдөөнөөс ирсэн маргааш нь тэгээд үзвэл үгүй одоо босно тэгснээс нь хойш ерөөсөө яг 6 сар гарan амьд бидэртэйгээ хамт байсан тэгээд би ч ер нь одоо нэлээд шүтжил ширч явдсан шүү дээ. 80-аас чадварын одоо эмч хүн гэдэг ч одоо ийм л байх юм байна. Энэ зовсон зүтэрсэн хүмүүст ингэж үйлчлэлт юм байна. Энэ эмч гэдэг ба мэрэгжил маш чухал. Зовсон хүмүүсийг л ер нь ингэж зовлонгоос нь тайтгаруулж хамгаалж одоо аварч байд юм байна л гэдгийг ер нь нэлээд ойлгосон. Наран удаад их баярлж явд юм би. Амьдралынхаа ихэнх цагийн ажил дээр өнгөрдөг. Одоо бүх зүрх сэтгэлээ яг ажил дээр байхдаа тэр гэртээ байхдаа тэр уцаач одоо уцныхаа дуугч хаах ирэхгүй хизээд залгасан бэлэн байх хэвээр гэж заадаг. Угаасаа тангараг өргсөн хүмүүс байдаг. Гэр орон ар гэр үр хүүхэд тэдрийг умартаад ч гэсэн ажил руугаа энэ төр явдаг. Миний өсөглөлийн баяр дээр ч энэ төр ирж байгаагүй. Та бол яг энэ үүндээ хотын төв рүү өнгөйг харах юм бол хүмүүс бүгдээрээ чанга хөгжимд шагнал аваад ингээл баярлж байгаа мөчүүд шүү дээ. Энэ үед гэтэл энд бол нэлээд ачаалттай энэ чинь хүний амнаас яригдаад явж байгаа. Та хэддэг жилдээ ингэж жижүүрлж эмчцэслийн тасаг дээр ажиллаж байна. За намайг бол Цэё эдийн засгийн гэдэг гэмтэл судлалын үндэсний төвд 28 жил ажиллаж байгаа тасралтгүй ажиллаж байгаа. Сүүлийн 20 гаруй жил таны хувьд бол 12 сар нэг иймэрхүү нөхцөл байдалтай өнгөрч байна. Яг үнэ. Иймэрхүү байдалтай ажиллаа хийгээл өнгөрдөг. Сүүлийн 10 жилийн тооцоо гаргасан чинь 2 жил 6 сар орчим би ажил дээр жижигт өнгөрсөн бэл. Бүх цаг цаваа, бүх амьдралаа, бүх зүрх сэтгэлээ ажилдаа зориулдаг. Мянган инженер байгаа, сувлагч нар байгаа, насрагч нар байгаа. Эмнэлгийн ажилчид тэр чигт. Замарсан зэндэмчд надтай дахиад ярилцах болсонд маш их баяртай байна. Та ер нь хичнээн хагалгааны ард гарсан талаар би нэг асууя гэж бодоод яваадсан. 10,000 гарсан уу? Яг одоо миний хагалгааны мэсцлийн өрөөнд хийсэн хагалгааны тоо бол 10,000 гаруй өвчтөн байгаа. Тэднээсээ одоо өдөр тутмын хийгддэг одоо цээжинд хатгалт хийх, цээжинд гуурс тавих ийм мэс ажилбаруудыг бол нэмэх юм бол хавь илүү тоо бол гарна. 10,000 юу ч энэ салбарт ажилладаг хүмүүсээс зайлшгүй та битээртэй нэмээд ярилцах хэрэгтэй хүмүүс хийн гэж бодож байна. Та бас хүмүүс санал болгож байна. Цэнд очрын эмч байл байх юм. Хавссан гэмтлийн цэнд очрын эмч гэдэг бас төсөөлөхгүйгээр бас энэ тасаг бас үйл ажиллагаа бол зайлшгүй юмтай холбоотой шүү дээ. Тэгэд эндээс хараад үзэхэд та бас хамгийн их сургамж амаар ч юм уу хамгийн бас нэлээд ноцтой санагдчихсан юм кейс ямар гэмтэл ирж исэн бэ тэгээд Ер нь бол маш олон тохиолдол байдаг. Хүний амнаас эрүүл мэнд бол цаг минутаар хэмжигдэж байдаг. Энэ хүнд эмнэлгийн тусламж үзүүлэхэд зөвхөн эмнэлгийн ажилтнуудаас гадна манай иргэдийн оролцоо бол маш чухал байдаг. Энтэй холбоотой би нэг жишээ хэлэх юм бол 2006-7 оны үед яг одоо энэ шинэ жилийн үеэр таксинд явж исэн ч ялаач замын хажууд унтсан байсан эмэгтэй охиныг бол авчирсан байгаа. Тэр охины биеийн байдал бол маш хүнд мэсний шарахтаа хэвлийн докторч цус алдалттай ийм охин байсан. За тэгээ яаралтай мэс цэцлэгээгээд энэ охин бол амьдэрсэн.
За тухайн үед одоо мэс заслалт бид нэр 2 давхар биелэлтэд ордог байхгүй. Би 2 давхар биелэлтийг тэгэр орж байгаа бол өвчтөн маань осохлтын байдалтай. За тэгээд нөгөө хөвлөдөө маш их хэмжээний цус алдсан. Яг ингээ өвлийн цагт харсны усанд гараа хийгээд ингээд гар хайргадаад жинддэг яг иймэрхүү байдалтай бизнес бол явагдсан. Охин бол амьдэрсэн. Тэгээд би бол 2 зүйлд маш их баярлж байсан тухайн үед. Нэгдүгээрт нь энэ охины амь насыг аварч чадлаа гэд өөртөө бол маш их баярлж байсан. Хоёрдугаарт би тэр таксины жолооч хүнд бол маш их баярлж байсан. Яагаад тэгэхээр амь нас нь тэнцсэн өхлүүд байсан охиныг цаг хугацаа алдалгүй эмнэлгийн байгууллагад одоо сайхан сэтгэл гэдэг юм уу нинжин сэтгэл гаргаад биднээс тэр амьд ямар ч байсан аваад ирсэн. Ингээд яаралтай мэсцэлэг хийсэн тухайн охин бол амьдарч ирсэн юм бас тохиолдол байна. Хамгийн нэг зайлшгүй бас хүндэх ёстой сэдв болвол хүн хүнээ гэсэн сэтгэл, хүний мөс чанарын талаар ойлголтыг ярахаас өөр аргагүй л олж ирэх байх л та. Хүн хүнээ хайрлахгүй учраас тэнд гэмтэл бэртэл гараад санаатай болон санаандгүй байдлаар янз бүрийн хүн чанар ер нь их дороотчихно. Хөдөө орон нутгаас одоо гэмтэд ирсэн хүмүүс байна. Ар гэр нь ирэхгүй, уцаар банк холбоотой өдөр тутам ийм байдлын талаар мэдээллийн уцаар бий өгнө тийм үү. Тэгээд тэр хүн маань одоо нас орж байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь заа гэд уцаа тавьчих чам. Тэгчээд маргааш назуу залангуудаа юм чи хохироосон тал нь байгаа шүү. Та нийлээд тэр оршуулгын ажлыг нэг ярилцаа зохицуулчих бодоорой. Гэт намайг нэг галзуур уучсан би биш. Одоо манай өрөөний 2 эмч миний хажууд ирсэн тийм ээ. Би одоо тэгтлэн хүнийг тий ийм бараг одоо зүгээр энгийн хүн тэлэр хүн итгэхэргүй. Тэгтлэл одоо хүний хүн чанар нь халуун болж байна. Нэг охин байсан. 10 хэд түнхний хагалгаанд орсон хэмэл үе биднээс суулгаад хүүхдийн засагт хүүхдүүд нь эцэг их нь байгаа хүмүүсийн ямар байхгүй хүмүүс ямар байхгүй. Тэгэл тэр чинь хамгийн жижиг юмас ахуулаад ингээл хүүхдийн нүд чинь өөрөө гордож байгаа шүү дээ. Үнэхээр гэрээс нь эргэлт ирэхгүй байна. Хизээ ирсэн гэж асуухад үнэхээр эргэлт ирэхгүй байна. Тэгвэл бид нар ч гэсэн яг сэтгэл зүрхөө эмтэрж байгаа юм чинь ингээм авахад ингээд ундаа ч юм уу чихэр жимстэй биш аваад ингээд өгье гэж босон тэр хүүхд нүдэнд харагдаж байгаа байхгүй. Тэнгүүт өөчийн өнөдөр өгсөн би маргааш өгчих гэх жишээний. Тэгэл тэр хүүхд тэр хүнд маш их баярлж байгаа байхгүй. Гэсэн миний бол ингээд гэртээ ч юм гоё байгаагүй зүйлийг та нар ингээд өгчсэн тий. Тэр бол миний хамгийн гоё дурсан байсан. Би тэгээд маш гоё тэгээд гарсан гэд эргээд бид нэрээр ирж исэн төгч баг. Манайхаас ер нь хамгийн хэцүү гэмтэл тархины хүнд гэмтэл гэдэг байхгүй. Тархины хавсарсан хүнд гэмтэлтэй хүмүүс бол маш их удаан хугацааны эмчилгээ шаарддаг. Эхний 1-2 өдөр идэвхтэй байж байгаа. Гэхдээ би бүгдийг гэж хэлээгүй шүү. Эхлээд их идэвхтэй байж байгаа л тэгэл 2-3 хоногоос хаяа явчихсан шүү дээ. Дуудаад ирэхгүй. За нөгөөх нь нэг гайгүй нэг нүдээ нэгтэйгээ нэг гар хөдлөхтэйгээ болоод ирэхээр чи би дараагийнхаа хүмүүсийн амнаас толботой хүмүүсээ авахар болно. Нөгөө хүнээ тасруу шилжүүлэх болно. Ирэхгүй. Энд чинь мэдээж энгийн засагт очиж заавал сахиур хэрэгтэй байхгүй шүү дээ. Тэгэл одоо тархины эрчим тэмцлэгийн хажууд талын палатанд аваачаал манай тархины тасгийн сувлагч нараа асрааны сувлагч нар хөрх юм нээлжил захиал тэгэл бид нар чинь айлаа шүү дээ бас зарим хүмүүс. Одоо шантрах гэж ярьлаа. Одоо би хийхгүй бол энийг хийх. Тэнд нөгөө хүний амийг хайрлахгүй байхлаар нөгөө та бүгдээ амжилт ололтыг үнэлэхгүй байхлаар мэдээж сэтгэл дундуур байгаас өөр яах вэ? Тийм шүү дээ. Энэ чинь ганцхан миний ажил биш байхгүй юу? Одоо нэг хүн дээр чинь манай эрчимтэн 30 хэдэн хүн. Тэгээд одоо хэвлэлийн хаалгаа болсон бол хэвлэлийн тасгийнхаа тарих бол тарих мөчөд бол мөчөд тийм ээ. Айл эрхнэс тиймэрэ хаалгаа болсон бүх хэмжээ багаараа бид нар чинь ингээд зүтгээд тэр хүний чүдээд амнасын эргүүлээд тийм ээ. Амьдрах итгэлийн өгөөд байж хаад тэгээд ар гэрээс гээл нэг зохисгүй юм яриад байж гин гэдэг бол тэгэл урамгүй шүү дээ яаж ч утсан. Яг ил бол гаргаад байдаг бол жоохон ингээл ундууцсан ч юм уу эсвэл жоохон бунигтай ч юм ингээ байдаг. Нүднээс нь юу н харагддаг. Жоохон хүнд байх юм бол ээж зүудэлдэг, өглөөс ирээд унтаж чадахгүй үрээр дөрөв ингээд өнгөрцөн байхад босцсон суугаад цаагаа сууждаг байхгүй. Сүүлийн үед яг манай хүмүүс бол эрхээ бол маш их ярьдаг. Хариуцлага гэдэг юм бол гээгдүүлчихэд байгаа.
эмнэлгийн байгууллагад яаралтай тусламж авах гээд ирж байгаа хүмүүс болоод тэдний арга гэрийнхэн бол эмч нарыг бол эрхээ ярьдаг. Одоо шаардлага их өндөр тавьдаг. Эргүүлээд ингээд нягтлах юм болохоор тэр хүмүүс маань даатгалгүй байдаг ч юм уу. Эсвэл одоо эмчилгээ сайхан болоод амь нас нь аврагдаад дараа нь ингээд одоо сахиулах, өвчтнийг асруулах болохоор нөгөө олон хил ам хийгээд орилоод байсан арга гэр нь байхгүй болцдог ч юм уу. За бүр одоо эдгрээд эмнэлгээс гарах болохоор тэр хүний маань авах хамаатан садангүй болцдог. Орж ирэл ингээл хүн агсан тавьж байхад тэн дотор одоо ингээд эмчнэр нь ассистент нь ч юм уу даан эрэхтэй ингээд 4-5 хүн цагдаа магдаа байхад ганцхан над руу дайраад байх ч юм уу тиймэрхүү хүмүүс бас байна. Жохо илэг бариад шүү дээ. Тэгэл цохиулаад өнгөрдөг. Одоо тэг өөр яах вэ гэл ямар зүгрүүлээ зохиод авалтай биш хаяа шантрахгүй байдаг. Ер нь бол гэмтлийн эмч болёо л гэж шантрах гэсэн асуудал байх ёсгүй л гэж. Арга гэрийнхэн хамтдаа бас тэмцэж зүтгэх ёстой байх л та. Тэр үнийг босгож ирэхэд бол зөвхөн эмч нар биш. Манайх ер нь хамтдаа хэр зүтгэж байна. Манайх бусад эмнэлгийг бодвол онцлог эмнэлэг. Одоо өглөө гэрээсээ ажилдаа, сургуульдаа, хичээлдээ гэрээсээ нэмсэлгэл гараа явсан хүмүүс орой ингээл өвхлийн өмнөх шатанд ирчихсэн, автосалд орчихсон тийм ээ. Нэр хаяг тодорхойгүй хүртэл ирдэ шүү дээ хөрх юм тийм. Яаралтаагаар ирж байгаа юм шүү дээ. Тэгэл хараас нь ах トゥ нар нэрэл нэг хүн хэвтгэхэд одоо нэг хүн дээр дооройч нэг 10 хүн 20 хүн байх шүү дээ. Гэтэ тэр хүмүүс чинь нэг зэрэг ирэхгүй шүү дээ. 1 2 ороо ирнэ. Дөнгөж эцэг эхийн дуудаад уулзаал бүх юмаа тайлбарлал байж тал дахиад дуудана. Бид нар чинь одоо нэг эмч доороо иж 3 4 хүн төвчтөн тэр ажилладаг байхгүй юу. Тэгэл гараад уулзахаараа ээжийнхэн тэр байна, аавынхан тэр байна, ахынхан тэр байна гэл за дахиад нэг 4 5 хүнтэй уулзна. Тийм ээ. Инглээ. Тийм, тэнгүү дахиад дуудана. Тэр болгон дээр бид нэр гарч уулзаад ах бас хэцүү шүү дээ. Чи ажил цаан чи бид ярих биш хийх хэрэгтэй байхгүй юу? Тийм хүний амжилтыг хийж авах хэрэгтэй байхгүй юу? Цаг минутаар хэмжиж байгаа. Тэгэхэд гадаа байгаа тэр сахиурын өрөөнд байгаа улсууд зөвхөн уулзсангүй гэдгээр л бидний ажилтны үнэлгээг тавиад идэг байхгүй юу? Гэтэ би тэнд 3 4 хүн үлдээчихэд сахиурын өрөөгөр ирэлдэт авах юм бол тэнд хэн имчилгээ хийх юм бэ? Тийм шүү дээ. Бодит цаг. Тийм, бодит цагийн борон тохиргоо. Цаг алдчих байна. Тийм, цаг алдчих болохгүй. За дажгүй юу? Айгүй юу? Хэдэн жилийн өмнө бид нар солиод гудуулаад шинэ жилийн өнгөрөөдөг тий. Тэр үед одоо бид нар ч одоо ингээд манай эмнэлэгч имлэгээрээ нэг тасарсан гар хөлний талаар ярьдаг байлаа шүү дээ. Солиод зогссон. Одоо бас нэг энэтэй холбоотой маш олон хүн ирүү сарвал амьдарч байгаа болоо гэж боддیں۔ Гэхдээ чарганы асуудлаар бид маш их одоо хөвсөн сэргийлэх тийм ээ болшууруудыг тарааж бид бас чадлынхаа хэрэг тэр вебсайтанда тавьсан юм шеэрлэж олон нийт хараасаа тийм ээ нэр эн чинь бас хэцүү юм биш үү гэж ойлгосоо гэж бодож тавьдаг боловч одоо нөгөө хятадын нөгөө чарганы гэмтэл биш үү? Ерөөсөө л байна. Тийм. Гуй хасаа ингээл уурчихсан тийм ээ тэгэл тонгоротол гар хөлөө хугалчихсан. Одоо энэ чаргыг бол баг хорчмоор байгаа юм. Дээр үед ч одоо Оросын тэр Путин чаргач юм яг стандарт байсан байгаа байхгүй. Тэг газрын төвшнгөөс тэжин сантиметр гэдэг юу модон юу муутай сөрмөтэй байсан шүү дээ тийм. Одоо зүгээр нэг юм пиаврын чарга. Дээрээс нь бусад таны саний хэлдгээр нөгөө бусад эмнэлгүүдийн онцлогийг бодоход гинт өөрөө байнгын юм буцалж байгаа ус шиг л байна шүү дээ. Тийм шүү дээ. Гинтийн юм дүүрээ. Тийм. Гинтийн юм гэж чинь л хэвээр. Залуучуудын хувьд та бас ингээд нэг жишээг дөрөвдөө сая тайлбарлаж шүү дээ. Өөр бас. За манад одоо сүүл үед хүүхдийн гэмтэл давмгаалах гэдэг юм л да. Хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд тоглож байгаа бол аль нэг эцэг ихэн дагаж гардаг байгаа ч. Гэртээ байгаа хүүхдүүдийг хүүхдээр нь битгий харуул л да. Энд чинь хэцүү байхгүй юу? Тэгээд яах вэ энэ чинь дүүгээ тэрвэд унгааснаа хэлэхгүй хүүхд л бас найш. Эцэг их мэдэхгүй байж байгаа хүүхдэд нь халууруулах эхэлсэн тийм ээ. Юу болчих вэ? Яач вэ? Гэж дотрын эмнэлгүүдээр явна. Нөгөө дотрын эмнэлэг мэдээж гэмтлийг шалтгаан гэхдээ тодорхойгүй учраас нэг гэмтлийг нэг өгөөсөх хэрэгтэй байна. Тэгэл манад ирэхэд техник гэмтэл авсан айл үжи тэр нь 240 минийгээ тулцсан хүндрэлж байгаа байхгүй юу? Бас хамгийн гол зүйл хүүхдийг дахиад хэлээ. Хүүхдийг битгий харуулаач. Нэг жоохон хүүхдүүд идсэн л та. Тэр хүүхд болохоор амьсгална гэж тавчтаад бас айгүй хэцүү явж исэн.
Тэгээ гэмтлийн имлэг рүү яг хот руу орж ирж байхдаа онгоцны чимээ өвгөн чанга байдаг хгүй юу? Агаас нисэж яах. Айгу чанга орлоо тэр нь айгу хэцүү санагдчихсэн. Хүүхэд болохоор орлоо. Тийм сэтгэлд айгу хэцүү ингээд хурдхан шиг буучсан, хурдхан шиг нүхтэйг оруулаад өчгөнсөн гэсэн тийм байдалтай. Хүмүүс өөрсдөө зугаад цэнхийн төлөө ч юм уу морд зориулахдаа хүүхдүүдийг ашиглах хэрэггүй хаа л гэж би юу боддог. Айгу эмзэглэдэг тэрэн дээр заавал тийш шаардлагагүй шүү дээ гэж юу хэлмээр байна. Эцэг эхчүүд тий оюутан хүүхдүүдтэй илүү анхаараач. Одоо тэд нар чинь адилхан л хүүхдүүд 17-8 хүртэл оюутан болж байгаа. Одоо тэгэл өглөө гараалаар хизээч өглөөгнөөс орой хүртэл оюутны хичээл явагдаж болох. Тэгэхээр тэр хүүхд залуучууд гадуур юу хийгээд байна? Залуучуудыг би юутай холбоход байна вэ? Сүүлд одоо телевизээр нэлээх яригдж байгаа мансуур болох хорт юм. Тийм мансуурах явдал. Жуулмал нариасаа дагшил байна л да. Тэгэл янз бүрийн сэтгцэд нөлөөлөх одоо юм тариаг одоо имлэгийн бус нөхцөлд тэгээд бохор тийм ээ ингээд гадуур хийгээл гар хөлн нэгдэлэл гар хөлөө тайруулаад ч юм уу тийм ээ. Одоо иймэрхүү тохиолдлууд нэлээх биш үү? Тэр үчил одоо ингээд машин тэрэг барьчихсан сатурал хундааны төрлийн юм хийгээгүй хэрэглээгүй тийм ээ. Тийм хүмүүс чинь тэгэл маш их олон тооны гэмтлүүдтэй мөчтүүд нь хугарчихсан бүр арьсаа цолоод ил гарчихсан. Бүр цус нүчнтэй холилдчиход таад өөдөө синийгээд зүгээр штэйгээд өвдөл мэдрэхгүй байна гэдэг чинь чи юм бос байхгүй юу? Сонсч ийсэн хамгийн үнэн үг харт эмхний эхний тун үнгүй байдаг шүү дээ. Тэ? Тэгэхээр харт эмхний эхний тун үнгүй байдаг гэдэг энэ үг бол өөрөө тийм бас их бодож төг. Залуучууд хүүхдүүдэд том болоод оюутан болчлоо гэд хайчаад байна л да. Тийм ээ. Тэгэл оюутан хичээлдээ явж байгаа. Энэ залуучууд ерөнхийдөө эцэг эхийн хараа хяналтаас гараад юу хийж идэг юм бол доо. Гэл одоо цэг тавья да, олон цэгэл тавья да тийм ээ. Хүний аим яг хэдэн дөрөв минутын нөлөөлөх боломжгүй шүү дээ. Гониг төрүүлсэн кейс байдаг л да. Яг сүүлд нэг Ховд аймгаас нэг зүрхний асуудалтай өвчтөн Улаанбаатар хот руу ирэх болоод тухайн үед бас онгоцны ич боломж олцоо байхгүй өвчтөн тээвэрлэх боломжгүй газраар явах хэрэгтэй гэдэг. Тэгээд тэрний эмчээр намайг яваад. Тэгээд тухайн өвчтөн тээвэрлээд наашлаа ирэх хугацаа Ховд гэдэг маань нэг 1460 орчим километр биш. За тэгээд эндээс газраар тэгээд зүрхний асуудалтай хүн гэдэг бол нөгөө явдал тийм аймаар мах эцэг юм шиг явж чадахгүй зөөлөн ингээд тухайн үед замдаа маш чадах чинээгээр маш олон сүнс үйлчлэгээ явагдаад ар гэртэйгээ ингээд имлэгийнхаа 3 дугаар амтныхаа яг үүдэн дээр ирээд ингээд өчтөн маань одоо ингээд үүднээр орж ирээд 20 минут ч юм те хугацаанд ингээд ялтаа галаанд ороод чадсан бол амьд үлдэх боломжтой биш. Яг имлэгийн үүднээр ороод каталкын дээр тавиал имлэг рүү оруулаад имлэгийн каталкын дээр тавиал батал зөвхөн зогсож байгаа биш тийм. Ингээд огных нь гар дээр ингээд аав нь алдчихад их тэгээд одоо ч хоолоос амьддаг шин. Тэгэл охинд нь хийх үг надад олдохгүй. Тэндээ ингээд бүгд ингээд бүтэн багаараа тэр гурвынхантай хамтраад ингээд үйл ажиллагаа хийгээд тэгээд бүх юм тусаад би одоо нэг нас барсан цагийг эмч зарлана гэдэг чинь одоо тэр эмч хүний хувьд аимшигтай хэцүү юу ихгүй юу? Нас барсан цаг зарлаад эргэж хараад тэр зарлаад охин руу харахад тэр миний хувьд хамгийн одоо хэцүү хамгийн мэдээж эмчийн хувьд ийм тохиолдол ганцхан тохиолддгүй сэтгэлээс ингээд арчиж чаддгүй нэг тийм хэцүү. Бид бурхан биш тийм ээ. Гэтэ бид бас хүн нас барах тийм тохиолдлууд байдаг штэ. Гэтэ хамгийн гол нь тэр өвчтний аар бид нарт баярлалаа гэж хэлж байгаа бол бид бүх юм хийсэн л гэсэн. Би нэг юмд одоо айгүй сэтгэл дүүрэн байдیں۔ Тээвэрлэлтийн асуудлыг одоо энэ манай эмзэг жишээлбэл онцгой байдлын газартай хамтраад онгоцоор эсэд эргээр тээвэрлж байгаа. Одоо энэ мөх сайхан эмч захирал байх үеэс эхлээд эхлүүлсэн том ажил байгаа. Бас энэ салбарт таныг ажиллаж явах хугацаанд ер нь олж харснаар те гарсан ахиц дэвшлүүдийн талаар ярьж өгөөч гэж хүсэж байна. Сүүлийн үед одоо гарч байгаа ахиц дэвшил гэвэл одоо маш олон байгаа. Одоо гүйцэтгэлээрээ санхүүжих механизм бий болж байна. Одоо алсын дуудлага маань онгоцоор одоо хүнд өвчтнүүдэд зөөвөрлж авчирдаг болсон. Зайлшгүй нэг асуух ёстой зүйл юу юм гэхлээр
олон хүмүүс ярьж байна. Ахиц дэвшлүүдийн талаар асуухлаар нисдэг тэргээр яаралтай үед тусламж үзүүлэх энэ шийдлийг гаргаж ирсэн нь бол гоо олон хүний бас амьдралыг тэ аврах ийм том шийдэл болсон, зөв шийдэл болсон гэж ярьж байна. Манай улсад нисдэг тэрэг очиж бууждаг ер нь улсын хэмжээнд нэг шимлэг байхгүй шүү дээ. Тэгээд ялангуяа энэ гэмтлийн эмнэлэг дээр бол буудаг байх зайлшгүй шаардлага байна. Ингээд энийг яамныхаа бас бодлого тодорхойлогч нартай яриад ингээд эн чинь бас бол нэлээд хугацаанд яригдсан байлээ. Яамн дээр бол одоо эрүүл мэндийн яам зам тэрийнх нийслэг ажлын хэсэг гэдэр байгуулаад бас нэлээд хэдэн жил ингээл ярилцаал байгуулах гэж оролдоод явсан юм байна. Гэхдээ ерөөсөө байгуулагдаагүй. Ер нь бол өмнө хэлэх ёстой л байсан гэж боддог л таа. Өчнөө хүмүүс яамнаас байсан. Одоо нөгөө агарын үлгчин болохоор мэдээж зүгээр эмнэлгийн тэрэг очоод 2 цаг яваад очих газрыг бол 10 минут 15 минут очоод туулаад очоод хүмүүсээ авч байгаа. Тэгэд мэдээж хугацаа очин тэр хүмүүсийн бас амьсыг аврах боломж байсан уу байсан. Тэгэхээр эртгсэн бол бид нэр маш олон хүмүүсийн амьсыг аврах боломжтой байсан баг гэж боддог. Сонсоод бас нэлээд судлаад байхнаа энэ ажил нэг их тийм амаргүй хийгдсэн юм шиг байна. Яаж хараад эхлүүлэх болсон. Тэгээд ямар сорилтуудтай тулж исэн. Гэмтлийн эмнэлэг дээр нисдэг тэргийг одоо буулгадаг, яаралтай тусламж үзүүлдэг одоо хаанаас ч ийсэн ирээд шууд эмнэлэг дээр буудаг болох чинь маш их цагийг хэмнэж байгаа. Тэгээ яаралтай тусламж чи өөрөө минут секундээр хэмжигдэж хүний амнаас аврагдж идэг зүйл шүү дээ. Тэгэхээр энэ эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийг сайжруулах хамгийн гол нь болцоо нисдэг тэрэгний тусламж үйлчилгээ. Энийг хөгжүүлэх ёстой гэдэг бодлогыг барьсан. Энийг би гэмтлийн эмнэлгийн дарга болчиход энэ дээр бол нэлээд том анхаарал хандуулад тэгээд гарц орсны асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Энэ гадна талбай зохисол маань одоо бас яг ингээд улсын хэмжээний юм гамшиг ослын үед яагаад шаардлага хангахааргүй байна. Тийм учраас энийг шийдэж өгөөч гэдэг хүсэлтийг хотын захиргаанд тавиад тэгээ хотын захиргаа маань энийг харин маш их хурдан шуурхаар шийдвэрлэж өгсөн шууд зураг төслийн ажилд орсон. Тэгэхэд нь энэ нисдэг тэрэгний зохисолыг бид нэр энэ чинь ингэж байгуулах төлөвлөгөөтэй байгаамаа гэдгээ хэлээд хүсэлтээ өгөөд энэ нисдэг тэрэгнийхээ зохисолыг энэ гадна талбай нийт тогтчлтын явцад оруулаад хийлгүүлсэн. Ингээд бид нэг шат агсан. Ямар ч зохисолоо бий болгосон. Төвжрэл ямар амар вэ Улаанбаатар хот. Арай гэж цаг хэмнээд авчирж исэн чинь төвжрэлд ингээд орчих юм бол тэрнээсээ хийсэн болох учраас бид нар гэмтэл дээр бол буугаад ямар ч асуудалгүйгээр маш түргэн шуурхай дараагийнхаа асуудлыг шийдвэрлэдэг. Бусад эмнэлэг рүү явах байсан ч гэсэн Монгол Улаанбаатар хотод ганцхан буух боломжтой газар маань манай гэмтлийн эмнэлэг. Эргээд яг яаралтай тусламжээр хүн ирээд яг нисдэг тэрэг буух болохоор тэр чинь одоо маш их зөвшөөрөл юм авдсан байл шүү дээ. Маш олон стандарт шаардлага тавьдаг. Гэхдээ тэр нь аргагүй л байх л та. Манай улсын хэмжээнд баг Улаанбаатар хот төр эмнэлэг дээр анх удаа буух гэдэг юм шүү дээ. Тийм учраас нэлээд нухацтай хандж ирсэн л баг л та. Тэгэхээр энэ олон зүйлүүдийг бүгдийг нь ямарч лсэн давсан. Анхныхаа хүнийг яаралтай тусламжаар нисдэг тэргээр шууд эмнэлгийн одоо буулгасан. Тэгээд тэрнээс хойш одоо өнөөдрийн байдлаар 400 гаруй хүн ирээд бууцсан яаралтай тусламж авчихсан гэдэг чинь 400 гаруй хүн амь насыг аварсан байгаа байхгүй. Хүний амь нас гэдэг чинь цаг хугацаатай холбоотой шүү дээ тийм ээ. Тэвэрлээд авчрахаар бол яа дээ. Тэвэрлэхээр манайч одоо нисдэг тэргээр өвчтөн тэвэрлэж байгаа шүү дээ тийм ээ. Энэ бол маш ураггүйчтэй мундаг санаачлаг гэж би боддог. Зэнэс тийм. Би ч энийг бол бүр айхтар онцгой тохиолдол гэдэг юм болов уу гэж бодсон. Нийтлэг бас ингэж үйлчилж байгаа юм шүү дээ. Бид чинь бол тэгээд өдөртөө бүр 3 унсчихсан тохиолдол биш үү? Чи завхны цанган тэгэл түнхэл тэгэл дархан ингээл явж байгаа юм чи тий. Агарын тэвэрлэлтийн дийлэнх асуудлууд нь дандаа л гэмтлийн шалтгаантай байдаг. Гэмтлийн эмнэлэгтэйгээ байнгын салшгүй холбоотой ажилладаг. Гэмтлийн эмнэлэг маань хурлаа хийгээд те тухайн өвчтнийг за шаардлагатай бол агаараар тэвэрлэхээс өөр ямар ч боломжгүй ч гэдэг юм. Тиймэрхүү асуудлыг гаргах юм бол манай байгууллага руу хандаад бүр нэн шаардлага тохиолдолд бас одоо гэмтлийнхаа эмчнэрийн тусламжтайгаар бид нар хамтран нислэг үлддэг. Залуу сувлагчныхаа хувьд бас тэгвэл саяны энэ хайрын санагдж байгаа зүйлүүдийг бууруулах тий уриалга хэлвэл юу гэж хэлэх вэ? Хурд хасгах ч юм уу тий. Автомашины ослууд маш их ирж байгаа. Хинч байсан машиныг байрна. Гэхдээ жоохон саагаж ч юм уу одоо тий эсвэл яг сохтуу үедээ ч юм уу бити
замын хөдөлгөөнд оролцооч. Тэгээ бүхэл бүтэн хүний амьдрал яригдчихэж байгаа. Цаана маш олон хүмүүс өргөжж байгаа шүү. Тэгээ баяр ёслолын үеэр маш их тий гэр бүлэрээ шийдэж явдаг шүү. 23 оны Нэн баяраар яг шинийн хоёранд ээлжтэй байхад Төв аймгийн Эрдэнэ сантад болсон автосл байсан. Тэрэн дээр гэр бүлийн 6 гишүүн байсан. Миний хамгийн олон одоо юу гэх юм одоо амшиг ослын голомтоос авчирсан өвчин гэсэн. Тухайн 6 хүний маань 3 том хүн, 3 хүүхэд байсан. Хамгийн багтаа 8 сартай хүүхэд байсан. Тухайн хүүхэд маань зүрхэн зогсоод за тэгээд хамгаалах тусламжийг үзүүлээд зуршинсал орж ирсэн ч гэсэн тээвэрлэлтэй явах хугацаанд бол эрсдэлгүйгээр бид нэр тээвэрлээд авчирсан ч гэсэн дараа нь 7 өдрийн дараа бид нар чинь нөгөө нэг юу гэдэг эрүүл мэндийн байгууллагт болд нөгөө нэг өдөр болгон өвчтнүүдэд үзээд харилцдаг бол бид нар чинь нөгөө нэг өдөр болгон үзээд авах боломж байхгүй учраас тогтмол арга гэртийн ч юм уу холбоонд явдаг. За тэгээд би нэг 5 хоногийн дараа ярихад хүүхэд маань гайгүй. За нэг 7 хоногийн дараа ирсэн бас гайгүй. 14 хоногийн дараа ирсэн чинь бас ямар ч байсан тий эмчилгээгээ хийлгэж ин гэмтэл хаймлэг дээр байна гэжсэн боловч сарын дараа ирсэн чинь өнгөрсөн байсан. Тэр л их бодогддог. Тэр хүүхдийг ингээд тээвэрж ирчээд одоо ингээд асууж байгаа юм ингээд бодож байгаа юм л та. Тэр хүүхдийг ингээд тээвэрж ирчээд байг болдог юм шүү дээ. Яг юу гэдэг тухайн үед манайхаар тээвэрлсэн хамгийн анхны нэр аахгүй. Хамгийн бага насны хүүхэд тэгээд нөгөө нэг юу гэдэг тухайн үед магадгүй би өшөө жоохон илүү сайн юм чадсан бол магадгүй миний алдаанаас тий хичнээн дараагийн шатлалын байгууллагт байсан ч гэсэн магадгүй тухайн үед би илүү сайн тусламж үйлчлэг үзэж чадаагүй учраас нүүх маань авралыг авахгүйсээр өнгөрсөн ч юм уу гэж бас бодноо. Би нэг юм өөрөөс асуулт. Хүний аймаг хэдэн мэдлээ. Үлдэх боломжгүй шүү дээ. Тэгтэл ийм боломжгүй том өндөр асуудал дээр бид нар ингээд яг нэг юм хэцүүлдэг мөнгө цаас хэцүү. Гэхдээ түрүүн би дурдсан те энийг бид нар эрсдлийг алга болгосноор ямар том одоо хохирлыг байхгүй болж байна. Тэгэхээр бид нар энэ асуудлыг би бол одоо ингээд бас ярих их дургүй байд. Тэгэнгүүт ингээд одоо ингээд сошиалар ч юм уу орчноос ингээд ярихад тэдэн сая төгрөг. Над бол ингээд сонсоод үзэхээр мэдээж бүх юм бол шийдэгдэхгүй. Тий. Чухал шийдэгдэх. Гэхдээ дээрэс нь боломж байна гэдэг нь чухал. Байхгүй биш тий. Тэр боломжийг гаргаад өгсөн мусаахан бас талархаж явдгийн. Энэ боломж болцоогоос онцгой байдлын газарт талархаж явдгийн. Агаарын тусламж үйлчлэгээ буюу нисдэг тэргээр хүмүүсийн амь насыг одоо аврах нь бол айгүй оновчтой зөв шийдвэр гэдгийг маш олон зүйл дээр харж байгаа. Жишээлбэл нэг тохиолдлыг дурдах юм бол Хинтээ аймгийн автосл байсан. 2 машин хоорондоо мөргөлдсөн дандаа гэр бүлийн хүмүүс явсан. Тэгээд газар дээрч бас зарим нэг хүмүүс нас орсон юм тохиолдол байсан. За 2 нисдэг тэргээр 6-7 хүмүүсийг авчираад тэр 6-7 хүмүүс бүгдээрээ дийлэнхтэй эрчим тэмцэлгээнээс хэвтчихсэн. За тэр дотор бол дандаа 2-оос 8 насны 3 хүүхэд байсан. Маш хүнд хүмүүс амьдарч байгааг ингээд хараад амьд үлдэнгүүт үнэхээр агаарын тусламж үйлчлэгээ байгаагүй бол энэ хүүхдүүд энэ хүмүүс амьд үлдэхгүй байх байсан юм байна. Шинэ ажлыг сорилт ихтэй энэ ажлуудыг хийгээд явж байхад бол бас ингээд шантрах буцмаар ч юм уу үед бас гардгал ах тэгээд яаж бас ууггүй тэгээд ард нь ажиллагаа давж гараад байна тий. Олон жил ярьж байгаа зүйлүүд их байна шүү дээ. Тэр нь ажил болдгоо. Тэгэхээр миний хувьд бол яг л одоо яг нэг шалтгаан нь юу вэ? Энийг хийх ямар боломжууд байна гэдэг эднэрээ бүгдийг гаргаж ирэл судлаад бүх боломжуудыг ашиглаад
ингээл дайшлал яг бодит ажил болгохыг л зорьсны үр дүн одоо өнөөдрийн байдлаар 400 гаруй хүний амнаас аварцсан байж байгаа байхгүй. Тэгээд энэ зүйлүүдийг ингээд хийгээд явхад зарим нэг хүндрэлтэй, хүнд сурталтайгаас болоод ингээд ажил явахгүй, урагшлахгүй тэрнээс болоод хамгийн гол нь хүн эрүүл мэнд амь насаараа хохироод байгааг харахад үнэхээр одоо бас дургу өрөх ч юм уу ер нь шантрах тохиолдлууд гарна шүү дээ. Тэгээ бид нар ч одоо тэг шантарч энийг хаях ирэхгүй болсод байхгүй юу. Тэгээ яагаад гэвэл бид нар ирээдүйн хойч үедээ ийм эрүүл мэндийн салбарыг үлдээж болохгүй байхгүй юу. Гэмтлийн эмнэлэг бол хамгийн том одоо эрүүл мэндийн Монгол хүний эрүүл мэндэд оруулж хамгийн том хөрөнгө оруулалтын нэг нь баггүй тийм. Зөвхөн хүн болгон газраар тэмдэглээд ирэх боломж байхгүй. Яг юу гэдэг олон жилийн өмнө нөгөө нэг нисдэг зэрэгээр ингэж тэмдэглэх боломж нь Монгол улсад байгаагүй ч гэсэн одоо энэ боломжууд илүү их нээлттэй болоод цаашаа болж байгаа юм чинь энэ бол хамгийн том ололт амжилт. Тэгэхээр магадгүй бусад байгууллагууд нь ч гэсэн тийм энэ дээр үлгэр дуурайл аваад энэ дэдлийн асуудлыг шийдвэрлэж байгаа хаа тийм. Гэтэ энэс жишээ аваад одоо жишээ нь их хүүхд эрүүл мэндийн үндэсний төвийн гадаа бас нисдэг зэргийн зохисол байгуулсан шүү дээ. Байгуулсан хэдий ч өнөөдрийн байдлаар нэг ч удаа бас буугаагүй л харагдана лээ. Тэгэхээр энэ чи өөрөө бас төрийн хоорондын нэг бодлогууд мөн сайн уйлж өгөхгүйг харуулж тээ. Нас аврахын тулд замын төвжрэл гэх мэтлэн зүйлс байдаг болохоор цаг хугацаа гэмнэх нь маш чухал. Тийм учраас нисдэг тэргээр аль болох эмнэлэгтэй ойрхон газардах шаардлагатай байдаг юм а. Эмнэлгийн дээвэр дээр нисдэг тэрэг газардах талбайг бий болгох хэрэгтэй юм. Учир нь эмнэлгийн иргэн тойрноо хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Миний хэлэх гээд байгаа гол зүйл гэвэл нисдэг тэрэгт ямар нэгэн байдлаар доголдол гэмтэл үүсэх магадлалтай байдаг учраас хүний аюулгүй байдлыг хангах замун хөнгүү хоосон газрыг бий болгох хэрэгтэй юм. Хамгийн шилдэг арга нь барууны орнуудад байдаг шиг нисдэг тэрэг нь эмнэлгийн дээвэр дээр газардах талбайтай байх хэрэгтэй юм. Бусад улс орнуудын жишгийг харах хэрэгтэй. Яаж тийм болж манайхтай ижилхэн удам нутаг газар нутагтай тархаа бутархаа амьдардаг тийм улсууд 2 цаг байтхаа 30 минут дотор улсынхаа хаанч хүрээд яалталсан ч үзүүлээд байна шүү дээ. Тэр бид нар эхний ээлжинд 2 цагийн дотор очдог болоход бас тийм төвөгтэй биш байгаа байхгүй. Ганцхан Улаанбаатар хоттой нэг хэдэн нисдэг дэрэг тавьчаад баруун хязгаар Баян хөлгийн хамгийн зах дуугаа хүнд яаралталсан ч нааш Улаанбаатар руу ирэх хэрэгтэй бол одоо 1400-500 км Улаанбаатараас нисдэг дэрэг нисэх юм уу? Тэр хүнд яаж тусламж үзэхийг цаг алдалгүй хүрэх гэдэг чинь тодорхойгүй хэвээрээ байж л байгаа байхгүй. Улсын хэмжээнд 4 цагт энэ яаралтай тусламжийн нисдэг дэрэг байж хад хүрэх боломж байна. Гэтэл бүгдэн дээр нисдэг дэрэг очно гэж байхгүй шүү дээ. Газраар очдог яаралтай тусламжуулалтын агаарыг хоёрыг хооронд нь маш нарийн тооцооллыг хийгээд энэ хоёрын аль хэлбэрээс хоёулаа хослолмол хэлбэрээр бий болох хэрэгтэй байхгүй. Энэний тулд бид нар тодорхой ингэж болгоно гэдэг бодлого нь хэрэгтэй байна. Энэ дээр бас бид нар ажиллаад явж байгаа. Энийг бид нар хийж хэрэгжүүлж чадах юм бол жилдээ хэдэн мянган хүний амнаас аврах байхгүй. Сайн байна уу? Намайг Ян капитан гэдэг. Би Франц улсын иргэн. Би 51 настай. Монгол улсад ийм төсөл эхлүүлж байгаа нь маш хүсэл эрмэлзэлтэй байгаа санагдаж байгаа. За учир нь Монгол улсын газар нутаг маш өргөн уудам. Одоо үед бол ихэнх улс орнууд нисдэг тэргээр аврах үйл ажиллагаа явуулдаг. Гэмтлийн эмнэлэг болон онцгой байдлын ерхий газарт талархал илэрхийлмээр байна. Учир нь өөрийнхөө мэдлэгийг шинэ нисгэгчдэд заах боломжийг олгосон болохоор шүү дээ. Сайн байна уу? Би одоо 27 настай. За онцгой байдлын 114 ангид нисгэгч хийдэг. За дислект цолтой инх хамгаалан гэж залуу байна. Яг 2 жилийн өмнөөс эхлээ сургалт маань эхэлсэн. Одоо ч гэсэн ер нь ажиллагаанд явж байгаа гэдэг маань бид нэр ингээ хамтран нисгэгчээр суралцаа явж байгаа. Одоо яг Франц мэргэжилтнүүдээс гэрээний хугацаанд ер нь бол одоо 5 жилийн дараа бид нэр яг монголчууд маань л үлдэнэ гэсэн үг. Одоо яг 100% цэвэр монгол нисгэгч нар маань, монгол аврагч нар, монгол инженерүүд. Одоогийн хувьд бол зөвхөн Франц инженер нисгэгч нар маань одоо яг бид нартай хамтарч ажиллаж байгаа. Аврагч инженерийн хувьд бол зөвхөн монгол яг цэвэр 100% монгол аврагч инженер маань одоо яг үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Монгол бол зуны улиралд цаг агаарын нөхцөл байдал тийм ч таатай байдаг учраас аадар бороотой үед их хүндрэлтэй байдаг юм а. Хамгийн ихэнд хэлэх зүйл бол болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой. Мөн галаа унтрааж угаарай. Учир нь Монголын уур амьсгалд нэг ассан гал бол маш аюултай тархдаг. Мэдээж бид та бүхний амийг аврах гэж хичээх болно.
Хэрв та аюултай зүйл хийхгүй бол бид нисдэг тэргээр аврах шаардлага гарахгүй шүү дээ. Завхны сонгоныг таанд бод хэдэн километр гацрууллаа. Тэ. Тэгээ тэр хүнд өвчтөн тээвэрлэн мэдээж ингээд тавхид авахгүй шнэ хүн юм чинь. Одоо бодвол 40 мөчтөл явах л үү. Тэгэхээр одоо хэдэн өдөр хийх юм бэ? Тэгэхээр ч онгоцоор бол бид 4-5 цагаар ниссэн шиг санагдах юм. Хатарч байгаа хгүй. Тэгэл авчрал хаалганд оруулаад мөчтөнд бэхлээл тэгэл 7 хоног гэхэд тухайн өвчтөн хэвийн байдалд оруулаад явж байгаа хгүй. 140 нотын урттай явж байгаа. Тэрний ойролцоогоор 280 км цаг урттай. Ээж нь бүтэн санд жижүүртэй ах санд хойлоод гэс дэлгүүр авчаад ирээгээд бараг 7 өдрийн өмнөөс ингээд төлөвлөсөн байсан. Тэгсэн чинь одоо яралтай алсын дуудлаганд хөдөө орон нутгаар явахаар боллоо. Хүн тээвэрлэж ирэх шаардлагатай боллоо гэж бодсон. Тэгэл та угаасаа л ингэдэг штэ та ямар муухай юм бэ гэл гүрчээсэн. Тийм үед бол байгаа. Дайлшгүй та бит хоёртой нэмээд ярилцах хэрэгтэй хүмүүс хийн гэж бодож байна. Та бас хүмүүс санал болгож байна. Гүйцэтгэлийн санхүүжилт бас эрүүл мэндийн салбарт бий болгосон. Тэгээд нисдэг тэргийн үйлчлэгээ эрүүл мэндийн тусламж үйлчлэгээнд одоо нисдэг тэргээр хүнд өвчтөнд тээвэрлэх үйл ажиллагааг санаачилснараа би мөсөн захирлыг одоо энэ нэвтрүүлэгт орох гэж бодож байна. Таныг зүгээр би төдийлөн сайн мэдгүй анх удаага л ярьж байна. Зарим тохиолдлуудад мэрсэр тохиолдлын байдлаар алдаанууд гараад бодлогын түвшинд салбарын биш хүмүүсүүд бас ажиллаад байх явдлууд байдаг л да. Анх гэмтлийн эмнэлгийн захирал болж байхдаа ер нь тухайн үед ажиллаад явж байхдаа ямар асуудлууд байна. Удирдлага болоод юу шийдье гэж анханасаа зорж бас харж ирсэн байна. Юу ч эрүүл мэндийн салбарын менежер удирдлага заавал мэрэгжлийн хүн байгаад албагүй шүү дээ. Гэхдээ яг энэ салбар нь өөрөө онцлог өөр мэрэгжлийн биш улсууд орж ирж мэдэж авч мэдрэх гिचл их хугацаа алдах багтаа тэр оронд буруу зүйл шийдвэрүүд их гарах болоо те. Оновчтой бас оновчгүй шийдвэрүүд их гарах учраас жишээ нь би бол одоо гэмтлийн эмнэлэгтээ 10 гаруй жил нисэлж яаж эмчээж жаад эмнэлгийн дарга болоход тэгээд маргаашнаас юу шийдэх ёстой вэ гэдэг бүгдийг нь л одоо баг толгойдоо хийцэн байсан. Мэргэжлийн хүмүүсийнхээ санал бодлыг сонсоод ажил дээр хөрстөн дээр буулгаад яг ажлыг хийж байгаа хүмүүст хаана ямар одоо тулгамдсан асуудал байгаад байгаа юм бэ? Үүнийг сонсоод бас ингээ оновчтой шийдвэр гаргадаг байгаасай л гэж боддог. 10 жил тэнцээ нислээгээд энэ гэмтлийн эмнэлэгтээ тэр чи одоо ихэнх цагийг тэнцээ зарцуулж штэ. Тэгэхэд одоо тэр хүлээ авах яаралтай тусламжаар орж ирэхэд яагаад заавал хүн тийм духгүй орчин үнэр танартай заавал тэр архитаар суудаг хүмүүстэй нэлэх нойтон хүүхдүүд гэмтцэн хүүхдүүд холж үзүүлэх хэрэгтэй юм тийм. Айгуу гоё ингээд товчлолттой айгуу гоё болсон. Одоо манад бол ингээд бүх газар нь чиптэй учраас одоо нөгөө бөгөөнөр чинь орж ирээд харагдах нь болчиход байна тий. Яагаад заавал хүн ирээд танилын системээр явж хин нэг гууж энэ эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй юм. Мөнх сайхан захирлын үед бас манай бүр тэр чигээр үндснээр өөрчлөлт хийсэн. Жишээлбэл одоо бас би хэлж болж байна. Ямар нэгэн ингээл хүмүүс авилгал гэж яриад энэ эмнэлгийн байгууллагын таслан зогсоосон. Тэр амбулаторийн захин бүртгэл үйлчлэгээ нь илүү олон хүнд хүрсэн илүү түүх ширэлгүй байж болдгүй. Захин бүртгэл бол хамгийн эмнэлгийн туслан үйлчлэгээг цэгцтэй бас дөрвөн шуурхай үзүүлэхэд бол хамгийн их бас гол хөшөөрөг болж өгч байгаа юм үйлчлэгээ юм байна шүү дээ. Ягаад мэдсэл хийх гээд хөл нугурцсан хүээрээ заавал 7 хоног 10 хоног хөвчиж мэдсэлд орох хэрэгтэй. Ягаад маргааш нь хагалгаанд орж болдгүй юм те. Ингээл энэ бүгд чинь эмчээгээд явж байхдаа бодож л байгаа байхгүй. Тэгэл энийг шийдэх гарц гаргалгаа юу байна? Удирдлагын төвшөнд энийг шийдэж болох нь үгүй л. Ажил болсон маш хариуцлагатай тийм мундаг хүн. Би тэгээд олон жил энэ эмнэлэгт ажиллахдаа мөнх сайхан дарга шиг юм ажилтаа чин сэтгэлээ санддаг тийм хүн даргаыг бол би үзээгүй. Тэр хүн бол өглөө 6 хагас хэдл ажилдаа ирчдэг. Тэгэл ерөөсөө манай хүлээ авахын хаалгаар ороод халаадаа өмсөд тэр яг хэдэн цагт ирсэн юм гэдэггүй. 6 хагас хэдл тасгуудаас бүр хүлээ авахаас ахгүйла 6 давхар хүртэл явдаг. Өглөө бол хамгийн гол нь асуудлаа сайн нэрмэлэх хэрэгтэй. Тэгээ нэг номерын асуудлаас барьж авч шийдэх бол менежер хүний хамгийн чухал юм гэж боддог байхгүй. Тэгэхгүй бол манайд эрүүл мэндийн салбарт гэлтгүү манай улсад нэг тийм хүчээр дутагдал шүү дээ. Ямар нэгэн асуудал гарахад хүчээр шалтгааны нь олддоггүй. Тэр нь хамааралгүй 20 дугаар асуудлыг очиж барьж авч шийддэг ч юм уу. Тэрнээс үүдэлтэй нөгөө үнцэг асуудал шийдэгдэггүй тийм тохиолдлууд асар их байна шүү дээ. Алдаа гарахгүй байх нь л ер менежер хүний хамгийн гол зүйл юм байна да гэж
бодож ажилласан л да. Рационал буюу яг бодит шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ. Нэлээд олон жил хамтарч ажилласан. Тэгээ ажиллаж явах хугацаанд бол бас удирдлага хүн те хаана болохгүй байгаа зүйлийг бас эргээр зөв өнцгөөс олж хардаг гэд мусан захирлаас бол нэлээд сурсан юм их бий л те. Тийм эмчилгээ хэлсэн дараагүйгээр эмчилгээ үйлчлэгээ явахд бас хэцүү л дээ. Тэгэхээр би ганц туяа захирлыг орох байх гэж бодож байна. Бусад залуучууд оруулах нь бол маш их байна. Төлөвийн эрчимт одоо хэсэг. Энэ бол тухайн үед ингээд явж байхад тоног төхөөрөмжч тэр те хүний ажиллах хүчний нөөцч тэр байхгүй юм цоошин зүйл дээр ингээд ажиллаад явхлаэр нэлээх сорилтууд тулгарч лээсэн баг. Олон хүүхдийн амь насыг аварсан юм үйлүүдийг бол би сонссон, мэдсэн. Тухайн одоо цаг үед ч гэсэн бас эм тарианы хомсдол эмчилгээний стандарт гэж ярих юм бол одоо арай энэ хөгжлийн түвшинд бол хүрээгүй тийм хэцүү үе байсан. За хамгийн одоо эмзэглэдэг хэцүү зүйл гэхээр тухайн одоо үед хамгийн монголчуудын хамгийн ихээр хэрэгэлдэг нөгөө цахилгаан тогоо. Хүүхд маань тэр жигтэл бүксээр ингээд тоон дотор орчдөг. Тэгэхээр бүсний хэсэг, арга гуйны хэсэг хоёр талтай. Тэгээд нуруу, ууц гэл тэр жигтэй ингээд түлэгдэж ирдэг. Эхлээд харахад бол ингээд нүд тальтрам хэцүү. Тэгээд дөнгөж бас зориглоод очсон болохоор бас одоо яаж одоо энэ хүүхдүүд амьд үлдээндээ тэгээ ямар эмчилгээ хийх вүлээ, яах вүлээ ч гэдэг юм уу бас л их тулгамдсан зүйлүүд бол нэлээд их байсан. Халуун тогооны нэг ажил яригадаад байлаа. Үгүй энэ манайх чи нөгөө халуун тогоо ялангуяа нөгөө гэр ороод их хэрэглэн шүү дээ гэрт. Нөгөө хэрэглэхэд хялбар гэдэг. Арзэтгэндээ ойрхон ингээд шалан дээрээ тавьж хэрэглэдэг. Тэгээ шалан дээрээ тавиад нөгөө боо борцог харихаар тосно өсрээд тэгээ дүнгийн нөгөө хөлд орж байгаа хүүхдүүд чинь тостой холдоос энэ чи дорой халтарч унахтай тогоотой тос руу ундаг. Маш өндөр хувь 80-90% төлөвлөгдсөн хүүхдүүд имлэгтэр нь тэд нар чинь шингэнэ бодисоо алдал ер нь дийлэнх амнаас алдаж төгсдөг байхгүй. Тэр чинь тэгээд 16 онд чинь жил 40 хүүхэд нас ордог гэсэн. Нийгэмд асуудал гараад нийгэм бухимдалтай ч юм уу нийгэм жоон доголдолтой байгаад ирэхлээр хамгийн түрүүнд хохироод идэг нэг чинь бас хүүхдүүд юм шиг. Тийм шүү дээ. Хамгийн том хохирч хүүхдүүд. Хэрвээ эцэг хүүхд гаргасан бол тэрний өмнө хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй байхгүй юу? Өө мөлхөж явж байгаа л халуун тоог татцсан. Халуун сав татцсан. Одоо яг манайх одоо нөгөө салбарын эмнэлэг ашиглалтанд ороод төлөвлөхийн тийшээ байгаа шүү дээ тийм үү? Тэгэхээр төлөвлөлттэй бол та нар бүр яах юм биш үү? Эцэг эхчүүд зүгээр л төлөвлөсөн гэж яриад байгаа байхгүй юу? Төлөвлөлт чинь өөрөө өвчин байхгүй юу? Миний чинь тэгээд насаараа тэр хүүхэд сорилттой болон тийм ээ сорилтоос үүдэлтэй эд эрхтэн системийн байрлал өөрчлөлт нь одоо даа ялангуяа мөчтэй тийм үстэй. Тэгэхээр тэв нэг л тэгэл төлөвлөсөн мал үлхийг л гэж байна шүү дээ. Хаахамж. Хариуцлагыг одоо нэгтгэл авах хэрэгтэй л эцэг эхчүүдээс. Тэгээ халуун тогооноос гэмтэж бас осолд ордог байсан хүүхдүүдийн тоо айгүй буурсан гэдэг нь энэ яг ямар ажил байсан? Монгол гэрийн одоо хоёр баг нь шүү дээ. Баган дээр нь ингээд яг унахааргүй бэхэлж тогтоодог. Тэгээ тогоон тэрнээсээ хийцээч хүмүрж унахааргүй. Тэгээ арзэтгэх нь багныхаа дээрээс буугаад ирчдэг. Тийм юм хийгээд оюун шин хамгийн их төлөвлөлттэй хэсэг байсан учраас тэнцээ 100 айлд авчиж нөгөөдхөө суулгаж өгөөд тэгээ буцаад тэр хэсгийнхаа төлөвлөлт нь хэр буурж ийг судалж исэн байхгүй. Тэгэхэд шууд буугаад ирж амнасаа аврагдах биш. Төлөгдөхгүй байх л бодлого байхгүй. Энэ чинь сэргийлж байгаа нийгмийн эрүүл мэндийн бодлогын нэг жишээ л байхгүй. Брэнд үүсгэж ороод тэ бүтээгдэхүүн болгоод ингээд явуулчмаар юм биш. Энийг хамгийн гол нь тэгээд айлуудад авчид суулгаад өгөх юм бол асар хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол яг л ингэж л тулсан бодтой ажил хийхгүй бол би энэ айлуудаар нь өөрөө явж исэн байхгүй. Тэгж яхад нэг айлаар ороход тэдний 3 настай хүүхэд нь нас орсон гэдэг. Жилийн өмнө нас орсон гэх тэр айл дахиад нэг настай хүүхэд мөлхөж байгаа нэг настай хүүхэд явж байгаа байхгүй. Тэгэхэд бид нарыг ороход яг нэг халуун тогоо тэгээ хэрэглэе гэж. Шалан дээр хэрэглэе гэж. Заримдаа зүгээр хатах хэлэх зарим аав ээжийг загна шүү дээ. Чи одоо яаж энийг ингээ хүүхдээ яагаад хүүхдээр харуулаад яаж санаанд ч магтаад байгаа. Ингээд энийг энийг ингэчихгүй яасан ингээд та нар чи одоо яагаад ингээд энэ чи өмнөх дээрээс ингээд хаширахгүй яагаад ингэ байж байгаа юм. Одоо ямар арга хэмжээ авч байгаа гэхээр бид нар одоо хүүхдээ сайн харж байгаа. Ийшээс ойртуулахгүй тэврээд явж байгаа гэж байгаа байхгүй. Баталгаа биш шүү дээ. Тэгэхээр энэ чинь өөрөө яг энэ бодтой тулсан юм л ажил хийхгүй бол үр дүн муутай байх таахгүй бас.
хүмүүс ч гэсэн бас арай өөр хандлагатай баймаар байна тий. Тэгээ дэндүү хайхрамжгүй бас тэр чинь хүүхдээ алдсан. Тэгээ дахиад яг тэгээд хэрэглээд байж байгаа гэдэг чинь ямар ч хүний ой тон буухааргүй асуудал байна. Түлхийтэй холбоотой түлхийн эрчимт хэсэг бол эхлэн ингэж явж ижээ гэж харах нь. Өнөөдөр ямар нөхцөл байдалтай нэр нь тасгийн үед. Одоо бол тасаг болсон. Одоо өнөөдөр бол манай гэмс асуудлын үндэсний төвийн харьяа салбар эмнэлэг. За салбар эмнэлэг дотроо түлэнхийн эрчим тэмчилгээний тасаг нэртэй байгуулагдсан байгаа. 14-5 он баха. Сайхан зөвлөх манай гэмс асуудлын үндэсний төвийн захирлаар томилогдоод тэр түлэнхийн одоо тасагт тэг хүүхдийн нас баралт өндөр байна. Бас анхаарал татсан зүйл байна гэдгийг одоо айгүй тийм мэдрэмжтэй олж харсан. Мөн одоо өрчлөн сэргийлэх арга хэмжээнүүдийг ч авч өөрөө бол бас одоо энэ яг дөрөвний түлэгдээд идэг нөгөө цахилгаан тогооны асуудлаар улсын хэмжээнд ялангуяа сонгон найрхан дүүрэгт төсөл хөтөлбөрийг хүртэл хэрэгжүүлсэн. Ингэснээрээ бол одоо тухайн үеийн одоо хүүхдүүдийн нас баралт эмчилгээний ажиллагаа арай өөр түвшинд нас баралтууд 50%, тэр байтугай 2022 онд одоо энэ эмчилгээний ажиллагаа маань үргэлжилсээр аваад тэг хувийн хүртэл бууралт үзүүлсэн юм бахархууштай зүйл байдаг. Гэхдээ хэдий яг өөрөө ажиллаагүй ч гэсэн бас тий бас анханасаа бас ажил амьдралын гараагаа эхэлж исэн болохоор тэр бүгдийг хараад бас бахархчил байлаа. Миний үед хэрвээ ажиллаж явах энэ хугацаанд бас энэ дэмжлэгтэй удирдлага байсан бол гэдэг бас бодол төрж ирсэн. Гэтэл одоо энэ асуурал 0 болсон байхгүй. Тэр энэ эмнэлгийг болж игэл зорж ирэхгүй байхын тулд хүмүүс ер нь яах ёстой вэ? Тэр ус услагчийг тэр одоо утсыг нунжуулаад эрмэгдүүлээд тавихад тэр утсыг татаад хүүхд толгой дээрээ асгах яах вэ? Мөн одоо тэр халуун одоо зуухыг хүүхдэл юм чи мэдхгүй очиод алгаараа дарах наах түлэгдэх өөр янз бүрийн асуудал байна. Инээс сэргиiлийн тулд тойруулаад бас ямар арга хэмжээ авах вэ? Дээр үеийн хүмүүс бол яг нэг хүүхд уйдаг байсан учраас бас имэрсэл байдгүй гэж ярьдаг байсан. Дээр үеэрээ бас үтгээд ийн гэж байх уу? Орчин үеийн ээж аавууд бол альва эрсдлийг бас тооцоолоод сэргийлдэг, түлэгдчих болов. Эрсдлийг маш сайн л тооцдог байгаасаа тэр байтугай одоо ингээд дахин давтан түлэгдээд ирдэг ээж аавууд ч байдаг. Манай эцэг эхчүүд бас хүүхдүүдэд аягуулсан анхаармаар байдаг. Одоо энэ хүүхд ихэд жишээлбэл дугуй унжаад локаша мөргөөд тэгээ гэртээ ороод ухаалтууд унсан багт нэг чинь дуудлага өгсөн баа. Ингээд гоё залуу үеийн төлөөлөлт яриа сууж байгаа нь бол надад бас айгүй гоё байна. Тэгэхээр энэ мэрэгчлийг сонгоцсон байгаа. Эсвэл бол сонгох гэж байгаа. Өөрийнх нь үеийн одоо залуучууд гоё урайлж хэлвэл юу хөх вэ? Сүүлийн үед бол яг совлогч мэрэгчлэл нэлийн хомсдод байгаа л та. Одоо онц сурах юм бол тэд хинтээ гээл ингээд голчноос ононоос шалтгаалаад ч юм уу хөнглөөд байна л та. Гэтэ тэгээс ч гоё сайхан сурчаад эргээд энэ улс орондоо тэ ажилласаа гэж аяа хүсэж байна. Гадагшаа гараад ажиллаад байгаа байхгүй. Яг хөө мэдээж гэтэ улс оронд ч өөр одоо хин ажиллаж үлдэх юм бэ? Хүүхдүүд хөгжүүлэн үлдэх гэдэг нь шүү дээ тий. Бүгд гараа авчихаар яах вүлээ? Дутагдалд ороод ажиллах хүчний бас юм хомсдол үүсээд байна гэж хараад байна л да. Тэгээд өнөөдөр бас бүтцээ өдөр. Тэгээд бүтцээ өдөр ч гэсэн та бол эрүүл мэндийн салбарын бас нэгэн төлөөлөл ингээд ажиллаад явж байна гэж би ойлгож байна л да. Хүүхдүүд ч гэсэн ирээд эмчийн мэрэгжлийг сонгороо гэдээ ярьж байгаа нь бол бас зөв уриалга баг. Гэтэ би саяхан нэг залуу эмчтэй ингэж хэлж байлаа. Миний тэгээ чи хийхгүй юм бол хий. Тэгээ энд чи ямар хүмүүс үлдэх юм? Мэдээж тэр хүүхдүүд чинь ч гэсэн наад шиг ингэж дурлаж л энэ мэрэгжлийг эзэмссэн байхгүй юу. Тэгээ яагаад ингэж наад шиг ингэж дурлаж ажиллаж болохгүй тий. Одоо энэ нийгэм ингэж хөвгтөж авч байгаа юм залуучууд тий. Энэ бол надад бол хангасмаар. Өөр улс орн руу явж л байгаа юм л да. Гэхдээ хүний хөгжил сайхан ч тэр хүн чинь тэр улсын иргэн биш байхгүй юу. Тэрийг л ойлгох хэрэгтэй. Хүнд хэцүү тий нүд талтрам ийм байсан ч гэсэн ерөөсөө л эмч болъё гэдэг өөрийн хүсэл эрмэлзэл ер нь би эмч болох л ёстой. Амьд үлдчихсэн хүүхдүүдээрээ тэ нас баралтаа багасгаж ирснараа баг ингээд айгүй тийм нөө хүүхдүүдэд хараад баясаж өөрийгөө баясгаж л ажиллаж исэн. Нэг хоёр хүүхэд бүр ингээд амьсгаа орж ирэхгүй тэ зөвхөн. Тэгэл бид нар ингээд багаараа ажиллаад амьсгал оруулаад тэ тэр ингээд бас ингээд амьдруулж исэн. Тэр үед хамгийн анх энэ мэрэгжил үнэхээр агуу юм байна. Үнэхээр гоё юм байна. Би энэс олон хүнийг ингээд авраад өшөө гоё байхаа санал гэж бодчихсон. Эмч зөвлөж бүх хүмүүс тангараа байгаа. Тэрнийхэн төлөө үнэн сэтгэл гэж утсан. Тэгэл нэг мэдгдэл 31 жил өнгөрсөн байна.
Анх энэ эмнэлгийн хаалгыг татаад тэг гэмтэл цог судлалын үндэсний төв. Яг гоо бидний хэлж заншсанаар бол гэмтлийн эмнэлэг тий. Хаалгын татаад орж ирж хахад өнөөдөр энд ингээд удирдах албан тушааллын хашаад дарга болоо сууж ийн гэсэн төсөөлөл байсан уу? Үгүй огт байгаагүй. Тэр үед ч юм бол одоо хүүхдэл байсан. За миний хувьд бол одоо эмээ өвгийн хүүхэд үлгийтэй байхаасаа одоо эмээ хоёр дээр очсон. За тэгтээ нөгөө өөрийн ээж аваа бол ээж аваа гэж мэдхгүйгээр эмээ өвгөө бол одоо аав ээжээ гэж дуудаж өссөн. Одоо ойрхон тий цаг хугацаанд бол бурхан болсон байгаа. Өчнөө улмаас тийм учраас ер нь бол эмч болох хэрэгтэй юм байна. Тэ бусдад бас одоо амьдрал бэлэглэх хэрэгтэй юм байна гэдэг одоо сонголтыг бол хийгээд эмч болохыг бол зорж ирсэн. Эрчим дэмжлэгээ мэдээ үзүүлгийн эмч нар хамтраад унтуулад боно. Тэгээ ингээ орон дээр ингээ хүүхдүүдээ ингээ задлаад болтын аваад ингээ өөдөөс синх гэл аюу тийм их үнэртэй байдаг. Тэгээ дийлэгтээ ер нь манай нөгөө төлөгийн засагт ажилладаг эмч эмнэлгийн ажилч ер нь хоолой ингээ сэрвэнсэн юм харшилтай байдаг. Тэгээ нөгөө дараагийн болтоо задлахт энэ хэсгийн шархан нэгдсэн гоё болсон байж тэгээ нөгөө төлөгдсөн болтны талбай чинь бас нөгөө багасаад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр чин тэрийгэ хараад баярлаад нөгөө юм шархны үнэр сүлдээ бол тэгээ нөгөө болтоо харж байсаа тоотоо зайлшгүй харьцаал тоон дээр анализ хийж тоогоо уншиж зөв бодлого тодорхойлогдох л та. Зүгээр 11 оноос хойш өвдөгний үений дурангийн мэс цэцэлтэй хийгдснээс хойш одоо яг миний өөрийн гардаад хийсэн юм маань 5400 гэж байгаа боловч яг одоо намайг хийж гиснээс цуг хийдэг болсон манай нөгөө шавнар энэ залуучуудыг хийсэн бүх мэслийг аваад үзэх юм бол 100000 гараа явцсан. Тэгээ 13 мянган хүн гадагшаа яваад энэ имчилгээ хийлгэсэн бол зөвхөн санхүүгийн тооцоод үзэхэд эргээд нөгөө хүмүүсийн хөдөлмөрийн чадварын сэргэлт энэ хувийг бодоод үзэх юм бол нийгэм бүр их өндөр ачиг төсөөлсөн байна. За энэ хүн маань өнөөдөр миний 65 дахь гипс байна. Одоо ер нь бол ачаал улам л ихсэнтэй өнөөшөндөө. Өнөөдөр 5 дахь өдөр болохоор ер нь бол ачаал ер нь ихсгийн. Та тэгэхээр өөрийгөө бас нэг товчхон танилцуулаач та. Ер нь яагаад энэ салбар руу ороод ирэв? Анх яаж энэ салбарыг сонгов? За намайг уртан сэрний хурамч юм гэдэг гэмтэл сохохын энэ эмнэлэгтээ яар тасламж хариуц ахлах суулгч хийдэг. Зөвлөх совилгын зөвлөгс хэрэгтэй. Байгууллагатай 32 жил ажилласан юм ахмад зөвлөгч байгаамаа. Гэр бүлийнхаа ч гэдэг юм уу те. Ингээ юмнаас дандаа хоцорч явах юм даа ч гэдэг юм уу тийм бодол байдаг л хэлхүү. Тэгээд заримдаа тийм харамсаа таяа нэг боддог юм байвал суулцаач. 95 онд маань аав маань биеинд харав байсан. Тэгээ яг тэр өдөр би ингээд аав маань хэд богоноор явдаг газар байсан. Тэгээ би яг ингээд явах гэхээр миний ажлыг авах байхгүй. Өглөөний богоноор явж чадаагүй. Тэгээ тухайн үед бол үнэхээр ажилтаа хараад. Тэгээ би оройны богоноор яваад шууд намайг очихоос 2 цагийн өмнө мөнх усыг үзүүлсэн байсан. Тэнд би харамсдаг. Нэг ч удаа чөлөө авч үзээгүй. Нэг ч удаа ахт авч үзээгүй. Төрөгчл имлэг орсон байгаа байхгүй. Би аавгаа нутаг явуулчмаар байдаг. Одоо миний аав 80 гарсан хүн шүү дээ. Тэгэд би харин энэ жил бас хамт олонтойгоо ярьж байгаа. За би 2-3 жил тий ковидос хойш би аавгаа энэ жил л би гэлт. Тэгэл 1 жил болсон, 2 жил болсон. Дандаа тэр оргил ачааллын үеэр хайж өгч болохгүй. Аавхад тухай бодгоцохоор ерөөсөө яг ингээл нэг яг аавхад тухай бодохоор ерөөсөө яг тэр уулзаагүй тэр нэг дутуу юм ерөөсөө хамгийн дунд орж идэг. Хүн аюу сони юм билээ шүү дээ. Одоо ингээд ажиллаа явж байгаа. Тэгтэл нөгөө хацал зовлон үзэж удаагүй ажилладаг бол нөгөө яг миний аавын насны хүмүүс орж ирэхээр дамнаа аавтайгаа зүржэл байдаг болчт юм билээ шүү дээ. Тэгээд ингээд дөрөс нас ахих тусам хүмүүс одоо ингээд одоо энэ эмнэлгийн мэрэгжилтэй одоо өвдөж байгаа, зовж байгаа баг бүхэл төрөл баг тасцсан гэж хүмүүс ойлгодог л үгүй. Бүр одоо хөшөр тусан бүр айгу гачин болчтой шүү дээ. Гойхон. Одоо миний мэдхээр бол ингээл аавтайгаа цуг ч юм уу аль одоо цагаан сараар гэх юм. Цагаан сарын шинийн нэгний өдөр ээж жижигт хонохоор одоо ажилтаа аль хэсэл ах эгчийнхаараа орохоор за яасан манай фэмбэр энэ чинь ажилдаа яваад өгсөн үү? Манай хүн сонио шүү гэл ер нь бол дандаа тэгж хэлдэг. Эзэн хохирогчтой. Тэр одоо гэмтэл үүссэн нэг юм үндэслэлтэй л байгаа шүү дээ. Тэр утгаараа бол бид нэр цагдаа хүчний байгууллагынхаа бас нэлээх оролцдог байх та бүгдээ ажил дээр. Энэ нь эргээгээд яг бодит байдал дээр бас та хэдд маань ачаалал нэмжээдэг үү? Тийм шүү дээ. Юу н манай эмнэлгийн бас л онцлогч нэг хохирогч тийм ээ. Тэгээд хууль тэгэл эмнэлэг байгаа шүү дээ тийм ээ. Ингээд дөрвөн талаас. Дотор ажилтай ингээд байж чад ингээд дуудсан шүү дээ. Байцаалт авъя гэлтэй байдаг.
Чоён дөрж гээд эрчим тэмчилгээний мэдээгүй зүйлгийн эмч байсан. Тэр эмч маань бас хэлэхдээ та бүгдийн нэг хөлчин наранд нэг хөлчин одоо нарсанд байгаа шүү. Тийм учраас маш болгоомжтой ажиллах ёстой. Аливаа эрсдлээс одоо сэргийлэх ёстой шүү гэд ахмадуудаа дурсаад байвал нэлээд олон дурсамжууд байна л да. Байцаалт гэдэг чи одоо өвгнийх нь утга нь юу вэ? Байцаалт үг гэл. Яа тухайн өвчтний талаар нэг тодорхойлолт авах гэж эсвэл яг мэргэжлийн хаягдлын дээр байцаалт гэдэг үгж магадгүй. Хэрвээ тийм байдаг бол одоо хуулийн байгууллагын нэршлээ өөрчлөх хэрэгтэй. Яг нь тэдний өвчнөө олон дуудлагатай байхыг үүсэхгүй л дээ би. Тэрийг бол би үүсэхгүй. Худлаачтай гээл ингээл хаалга үүднүүдэл зүгээр нэг хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг л заримдаа тийм харьцдаг ёс зүй цайдан бас байна шүү дээ. Бид бол яах вэ? Одоо 20 жил ажилласан усад угаасаа бид нар сураад хайрцаа сурчсан. Одоо шинээр иж байгаа залуу хүмүүс бол сэтгэл санаа бас айц хүч дөнгөж тийм ээ одоо суулгаад өсөж ирж байгаа хүүхэд ингээл жижиг тонход цагдаа дуудаал байцаалт авч чамаас гэл тэгвэл тэр хүүхэд чинь сандрын үсттэй. Адилхан төрлийн байгууллагын 2 салбарт ажилладаг хүмүүс бол хэн эндээ хүндэтгэлтэй л байна. Гэмтлийн эмч болно гэдэг нь зөвхөн мэдлэг чадвартай байгаад хангалттай биш. Сэтгэл зүгээ бас давхар бэлдэх ийм шаардлагатай гэдэг. Ийм шаардлагыг бас бид нар залуу эмч нартаа бас тавьдаг. Энэ бол угаасаа манай Ахмад эмч нараас надад дамжаад одоо би өөрөө бас Ахмад эмч болсон учраас залуу эмч нартаа зааж зөвлөх бас чиглүүлэх ийм үүрэгтэй болсон учраас би бас залуу эмч нартаа сургаадаг. Өвдөд ирсэн, гэмтээд ирсэн хүнийг эмчлэх бол нэг арга. Бас нэг үе бодвол хүм болгон нийгмийн эрүүл мэнд гэж ярьдаг болсон. Тэгээ өнөөдөр бас нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хууль гэдэг анх удаа Монгол улс тийм хуультай болж байна. Энэ чинь хүм болгоны анхаарлыг татаж ийшээ төвлөрүүлж чадсны үр дүн багхгүй. Дараагийн хийж байгаа ажил бол бид нар одоо нэг 6 настай хүүхдүүдийг зүрх судасны үзлэгт оруулаад бүх хүүхдийг зүрхний цахилгаан бичлэг хийх энэ ажлыг бас Увс аймаг, Аранга аймаг хаал дүрхт хийгээд байгаа байхгүй. Одоогийн байдлаар бараг 13 мянган хүүхдэд энэ хийгдсэн. Ингээд үзэхэд энэ хийгдсэнс бараг 80 хүүхэд зүрхний төрөлмөл бол олдвол гажигтай. Гажигасаа болоод амин насны өнөө маргааш эрсдэлд ирсэн ийм хүүхдүүд илэрж шít. Тэгээ илэрсэн хүүхдүүдийн дараагийн шатны эмчт нь үзүүлээд яг нөгөө судсан доторх нэслэл онцлогыг нь хийлгээд эмчлээд эрүүл болгож байна. 1000 гаруй хүүхэд цаашдаа зайлшгүй зүрх судасны эмчийн ялтанд байхгүй болохгүй гэдэг энэ тоо баримтууд гарч шít. Тэгэхээр эн чинь юу өгүүлээд вэ гэхээр бид нэр энэ хүүхдүүдэд баг цэцэрлэг сургуульд байхаас нөхсөлөд бүх хэрэгтэн системээр нь энэ урьдчилан сэргийлдэг маш зөв хийж чадах юм бол бид нар эрүүл ирээдүйг бий болгож чадах нэ. Ингээд энэ хийцэн жишээн дээр аваад энийгээ бид нар улсын бодлого яаж болох вэ гэдэг ингээд хуулийн ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг эхнээсээ бас жишээ нь боловсруулалтын тухай хууль эдгэрт өөрчлөлт оруулаад явж гин л да. Бид нар ингэж чадах юм бол эрүүл ирээдүйг үнэхээр бий болгож болохоор харагдаад. Гэгээтэй гэрэлтэй юмнууд яриад ирсэн чинь нүдэнд гэрэл алсах гал байна. Ахиц дэвшил бол маш их байгаа. Намайг одоо анх хүлээн авах тэр эмч болоод ирж яхад бол одоо эмнэлгийн хангамж бас их тааруу, орчин нөхцөл муутай, шарх оёо гэхтэл бэли байхгүй байх жишээний иймэрхүү байсан. Одоо бол эмнэлгийн хангамж, орчин нөхцөл маш сайжирсан. Ер нь бол тав хоёрын яриа бас нэлээд шавтарч байна. Тэгээд бас зайчгүй асуухгүй өнгөрөөж болохгүй юм нь ер нь цаашаа бас бид ямар чиг зүгийг барьж энэ салбарыг хөгжүүлэх ёстой гэдэг талаас бас та нэмээд санал бодлоо хэлээч гэж хүсэж байна. Гол шалтгааны нь олж ярих бодлого тий өвдгөөс өмнө эрүүл байх тэр бодлого манай улсад баг байхгүй гэж хэлэх болохоор байгаа байхгүй юу. Тийм учраас тэрлүү чиглэсэн бодлогоос айвуулах юм бол хэдэн хүн барьж яваад мэдлэл хийхээс илүү хэдэн сая хүнийг бүр тэр өвчнөд тусахгүй, чирэгдэл учрахгүй, санхүүгийн дарамт учрахгүйгээр эрүүл ойлгочих боломж бидэрт байгаа хгүй зөв бодлого хийвэл тэ. Ингээд хор тавдар манад дэндлээ утгаа алдлаа жилд бараг 3-4 мянган хүн хор тавдрын улмаас нас орчин шинээр онцлуулж ийн гэдэг ба шүү дээ. Гэтэл тэрний чинь 35% тамхитал болон дам тамхитал шалтгааны нийслээд байгаа. 30% нь буруу хоолд эзэлж байна. 10% нь таргалт эзэлж байна. Гэт ингээд аваад үзэхэр
бид нар тэр энэний шалтгааныг холоо сайх хэрэггүй байхгүй. Өнөөдөр амьдралын юм аяа өөрчлөх шаардлагатай болсон. Ирээдүйн болсон залуучууд маань эрүүл мэндийн боловсролтой байнгын дасгал хөдөлгөөн өгдөг, зөв хооллдог, зөв амьдралын хэм маягтай болчих юм бол бид нар 10 жилийн дараа ихэд манай улсад эмнэлгийн ачаал гэдэг юм чинь байхгүй болоод эмнэлгийнхэн тоо бүр цөөрөх тийш явж шүү дээ. Бид нар тийм л бодлого дутагдaltaй байхгүй. Хийсэн юмтай хүн сайхан байд юм аа. Тэгээд яривал бас зөндөл ажлууд байгаа юм байна. За яг хөө ер нь бол ангаахта анх ороход аав маань бол бас нэг зүйлийг айгүй хатуу анхааруул загчээсэн л да. Тэр юу вэ гэхээр хүнийг ялгаж тий ядуу хоосон гэж ялгаж харцаж эмчлэх юм бол эмч болох сонголтыг хийгээд хэрэггүй шүү гэдэг. Хүн бол хүн. Аав нь бол таныг ингээд тэнгэрээс хараад бахархаал ээж байгаа. Та сая эмчээрээ бахархдаг гэдэг ш. Тэр та бас магадгүй хэлж амжаагүй үг байвал нэг сайхан хэлээд тэ сэтгэлээ уужруулад гоё баримтжуулаад ингээд үлдэхүүл гэж санал тавих гэдэг. Би тэр үед 25 настай байсан. Тэгэл тэр үед би яагаад чи юм хэлхээсээ илүү л аюу тийм тэрхэл амар хүсчихсэн халуун бүлийн ер нь бол манай гимнас ухаан алба бол маш гоё хамт олон. Би бол ингээл одоо тэтгэврийн нас маань өгч байгаа. Хамт олноосоо хагацны хэл нэг тийм сонир сэтгэл төрөөд идэг байхгүй юу? Тэтгэврт гарцаа эмнэлэг дээр дахин яриад авах юм шиг санагдаад идэг байхгүй юу? Тэгэхээр одоо хамт олондоо эргэлж ийн гэж хэлэх үү? Юу гэж хэлэх вэ одоо сайн мэдэхгүй л. Тэгэхээр энэ мэрэгчлээ та дуртай юм байна. Тий. Яа харахгүй бүр дуртай гэдэг үгч баг. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа энэ хүмүүсийг ард түмэн хайрлаасаа гэж хэлмээр. Хүүхдүүдтэй энэ мэрэгчлээ өвлүүлэх үү? Гэр бүлийн маань хүн эмч гэр бүлийн маань хүний аав ээж нь бас эмч. За тэгээ хүүхдүүд маань бас эмч. Аль үжиний өвлүүлсэн. Ер нь бол тий 3 үед амьдсан эмч гэр бүл байгаа. Тий ер нь бол тэгэл эмч хүн тий Монгол улсынхаа эрүүлэнхийн манаанд одоо зүтгэл иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө чанартай засламж үйлчлэгийг үзүүлэхийн төлөө бараг 3 үеэрээ л ажиллаж байна да. Баярлалаа сайхан бахархалтай юм гоё гэр бүл байна. Ярианыхаа сүүлийн хормыг бол та бас энэ бусад мөр зэрэгцээ ажиллаж байгаа хүмүүстэй бас хэлэх үг байвал хэлэх болов гэж бодож байна. Ямар ч олон урт хугацаа те ямар ч олон асуудлын ард бас гарсан бэ гэж бодогдож байна. Зовлон жаргалын өмнө те хамтарч амь насын минь аварч исэн хавсарсан гэмтлийн засгийн хамт олон эрчим дэмжлэгээний засгийн хамт олондоо бас талархснаа. Бусад хамт олон удирдлагуудаа ч гэсэн бас талархснаас энэ ташрамд бас илэрхийлье гэж. Дуусан эмнэлгээр явах чинь орчив дараалал нэх байна, тийм байна, юм байна гэж тэнд чинь бүх юм зовдсон зовсоосууд бүх юм план гаргасан янз янзын асуудлууд байдаг. Цэцтэд нөө юм чинь дандаа л хүн ардынхаа ерөөсөө өвчсөн зовлон идэх гэж илэршүүлэх гэж ерөөсөө цаг орон бүрийг л өөрийнхөө амьдралыг харгасан тавьж явж идэх хүмүүсийг бас ойлгох хэрэгтэй юм байна л гэж ер нь би бол нэлээд сайн ойлгосон доо. За тэгээд ер нь одоо энэ эмч нартаа цагаан мөрөгт баатруудаа дандаа баярлсан талархсаа илэрхийлж явах хэрэгтэй юм хэлээ да. Би тэгж л ойлгосон доо. Цээжиндээ тэг зүрхэндээ зорилгоо болгоод тэгээд эндээ сэтгэлээсээ хандаад маш олон хүмүүст гараа сунгаад туслаад ажил нь өөрөө ийм гоё те. Энэ ажилдаа өмнөж ажиллаад явж байгаа танд маш их баярлалаа, бас амжилт хүсье. Баярлалаа. Та бүгдд бас чиглэлээсээ талархлаа. Энэ сайхан өдрөлд урьж оролцсон баярлалаа. Би яг гэмтлийн эмчит ажилтдаг бүсгүүчүүдээ бахархдаг. Яагаад гэвэл манай эмнэлэгч өөрөө дайны талбар байхгүй юу? Тийм дээ. Инх цагийн дайны талбарт бид нар ажиллаж шүү дээ ер нь бол. Ер нь өөрийн чинь мэрэгжлийг одоо дагаж эзэмшсэн ойрын хамаатан дүүж байдаг юм уу? Хүүхдүүдээс үл эзэмшээгүй юм байна тийм. Байхгүй би бол бага охиныгоо эмч болохыг гэж бодчихлаа л да. Манай их бит хоёр бол одоо том болцооцоо гайгүй дээ та одоо зэ охиноо л гэл хэлдгийг зэ охиноо л эмч болгондоо та хоёрыг эмч болгож чадсангүй дээ л гэдэг шүү. Дайчин байдлаар амьдралынхаа дийлэх хугацааг зориулж ингэж амьдарч байгаа. Гэхдээ өнөөдөр бол та нэг сайхан халаадаа тайлж хагаад сэтгэл тэнээр ярилцлаа гэж бодож байна. Тэгээд танд маш их баярлалаа. Би ч гэсэн маш их баярлалаа. Ингэж ярих тохиолдол нь тохиолдож байгаагүй надад. Сэтгэл тэнээр маш олон юм хуруудчихэд юм байна. Бод сая ярьж байхдаа л мэдлээ шүү дээ. Ер нь бол тий. Энэ бол тодорхой хэмжээний бэлэн тест биш шүү дээ. Текст яриаггүй шүү дээ би бол тий. Бага юм л гаргалаа. Тий.
гэрийнх нь маш бахархдаг гэдэгт би бол 100% итгэлтэй. Тэгээ дээрэс нь дахиад баталгаажуулаад сайхан яриа авчна. Мөн дээрэс нь бас тэнгэрт байгаа. Харин танаар бол маш их бахархаж ингэж явдаг гэдэгт бол би 100% итгэлтэй. Баярлалаа. Доол бийжээрээ маш их бахархаж байгаа лээжтэй. Ер нь л 7 хоногтой бол 7 удаа хайртай шүү гэж хэлдэг. Яг эмнэлгийн байгууллагын ажилчин ганцхан сувилагч, ганцхан эмчийн хүч хөдөлмөр биш байдаг. Багийн хөдөлмөр байдаг. Багаараа ажилладаг. Тим хөдөлмөр байдаг. Тэгээд тасаг нэгж бүхэн багаараа байдаг. Тийм учраас хамт олондоо бас аюух талархаж явдаг. Одоо ингээд дулаарч байгаа холбоотой ачаал эсвэл одоо ачааллын жинхэнэ үеийн эхлэн ард иргэдийн эрүүл мэндийн бол бидний хувьд номер 1 зүтгэх ёстой. Одоо талбарлсан ард иргэдтэй ч гэсэн биднэрт одоо ингээд ихтгэл хүлээлээ те энэ зөвхөн эмч гэлтгүү асрах суулгаж туслах гэдэг нэмлийн бүх ажилчид гэрээ чинь одоо хүний төлөө зүтгээд ингээд хөл дээр нь босгоод ирэхийн төлөө л бид бүхэн ажиллаж байгаа 100% одоо ингээд ихтгэл нодроо хүлээлгээд энэ сайхан эмчнэрийнхаа энэ сайхан сувлагчныхаа тэгээ эмнэлгийн бүх ажилчдынхаа хийж байгаа энэ бүх үйлсийн дэмжээсээ Цэнд очир гээд ийм мундаг эмчтэй байгаад бол би сэтгэл ханамжтай. Яагаад вэ гэхээр та бол юунаас ч айхгүй ямар ч хагалгаанд сэтгэл зүй бэлэн эмчлээд энэ хүний амь насанд хэрэгтэй зүйл хий, амь насыг аврая гэдэгт бол мөнхийн бэлэн байдаг юм сэтгэл зүйн асар их хүчтэй хүн юм байна гэж би танаас мэдэрлээ. Зөвхөн надаас шалтгаалж байгаа юм биш. Энэ бол одоо Ахмад намайг одоо сургасан Ахмад эмч нар тэдний түүчээ болоод явж байгаа. Миний үе байна. Энэ үе бол одоо дараагийнхаа үедээ ингээ залгамжлагтаад явна. Энэгээрч би одоо бас их бахархдаг. Гэмтлийн эмнэлгийн ажил 24 цаг байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа л гэж хэлмээр. Ер нь бол хичнээн ачаалттай байсан ч гэсэн ажлаа болий. Би одоо чадахгүй байна, шантарж байна гэсэн тийм тохиолдол бол байхгүй, байх ч ёс байхгүй. Эрүүл мэндийн салбарыг яаж олон улсын жишгт хүргэх вэ? Яаж хүн ард нэг өвчин эмэг тусдаггүй тийм орчин нөхцөлийг бүрдүүлдэг, эрүүл мэндийн боловсролыг олгочдөг, тийм хүнсээр нь хангацдаг тийм өвдсөн тохиолдолд тэрийг эрт илрүүлцдэг тэр маш зөв тогтолцоог нь бий болгоод илэрсэн өвчнийг ямар нэгэн байдлаар гадны улс руу явж эмчлүүлэхгүй Монгол улстай бүх тусламж үйлчилгээг авчдаг болгох вэ? Бид нар энийг ийм болгож ижил бид нар ирээдүйн хойч үедээ зүрхөр хүүхдтэй одоо сэтгэл дүүрэн салбарыг үлдээчиж явахгүй хэн өөрчлөх хэрэгтэй бид нарт гэж шантарч ухарчих ирэх байхгүй л гэж бодож байгаа. Манай нисгэгч нар инженерүүд бол манай бэлтгэгдсэн мэрэгчлэнүүд бол бүгдээрээ бас маш мундаг зүтгэлтэй залуучууд байдаг, дан залуучууд байгаа. Хамгийн чухал нь тэд маш сайн сонсдог юм. Тэд заасан болгоныг сайн сурч аврах ажиллагааны нисгэгч болох шаардлагыг хангахын тулд тэд маш их хичээдэг. Манай залуучууд бол маш сайн бэлтгэгдэж байгаа. Тэгээд юу цаашдаа 5 жилийн дараа байтугай ер нь бол одоо л басан мундаг л гэж би бол боддог. Ер нь залуучууд маш их болсон. Тэр залуучууд маань ялангуяа энэ өөрчлөлтийг үнэхээр их хүсэж байгаа. Ер нь манай улсын салбар маань удахгүй тэр олон улсын жишгт төвшин тийм мундаг тусламж үйлчилгээг үзүүлдэг болох байхаа гэдэгт огтгож ярилцэхгүй байна. Намайг одоо хамгийн их дэмжижсэн манай эхнэр тэгээ манай хүүхдүүд л байгаа. Би одоо 2 хүүхэдтэй. Тэгээд эхнэр хүүхэдтэй хайртай шүүл гэж хэлээ та. Монгол гэхээр л нэг тийм дутуу юм шиг нэг мэдрэмж байдаг шүү дээ хүмүүст арай болоогүй энэ ямар учиртай юм бол гэх. Тиймэрхүү өнцгөр битээ хараасай тий. Одоо залуучууд их байгаа. Одоо Монголоо гэсэн сэтгэлтэй залуучууд гэсэн зөндөө болж байгаа шүү. Ард иргэдийн төлөө зүтгэн гэсэн тэр одоо тангарахын төлөө хичээж байгаа шүү л гэж хэлмээр энэ да. Бүгдөө нэг бодолтой нэг зүгт харж иж бүгдөө нийлж гар нийлж ажиллаж чадчих энэ өнгөрсөн хугацааны үр дүн өөрчлөлтүүдийг авчирж байгаа байхгүй. Тийм учраас манай анх одоо ажил амьдралынхаа гарааг эхэлж исэн манай гэмтэл судлалын үндэсний төвийн хамт олон маань үнэхээр мундаг дайчин хамт олон манай улсын 1-р төвийн эмнэлгийн эмнэлгийн ажилчид маань үнэхээр гар нийлж ажиллаж чадсан учраас тэр богинохоо хугацаанд ганцхан жилийн дотор маш олон өөрчлөлтүүдийг бид нар үнэхээр нийлж авчирч чадсан. Эрүүл мэндийн сайд дээр 6 сар гаргахан ажиллахад тэрийн санхүүжилтийн тогтолцоо эрдэнэ дэмжийн цалин энэ хөнгөлөлттэй юм чанар хүртээмж үнийн асуудал гэдэг энэ маш олон зүйлүүдийг бүгдийг шийдэхэд үнэхээр энэ салбар тэр чигээр хөдөлж оролцож энэ
үр дүнгуудыг авчирж байгаа байхгүй. Нэг их яригадаад байдгүй ч гэсэн том ажлууд, том үр дүнгууд те бидний үнэхээр төсөөлөөгүй юм амжилтууд ч гэсэн гарцсан байдаг юм. Тэр энэ бүгд яригдаагүй хийснийх болов гэж бодож байна. Тэг ямар ч энэ үргээд яриад дуусгахыг баярлалаа танд. За баярлалаа. Энэ удаа 24 цаг 7 хоног тасралтгүй ажилладаг энэхүү салбарын эмч, совилогч, арын албаныхны ажиллах процесс дэлгэрэнгүй яаж өрнөдөгтөө танилцах гэж энэхүү нэвтрүүлгийг бэлтгэлээ. Бид эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэг хийгээд ингэж явж хахад улам олон хүмүүстэй яриа өрнүүлж бүр илүү мэдэх ёстой гэдгийг маш сайн ойлгож авлаа. Мэдээж олон хүнд урилга үргэсэн, бидний нэвтрүүлэгт оролцсон хүмүүс ч гэсэн олон хүнийг санал болгосон. Гэхдээ яаралтай тусламжийн энэхүү албанд ажилладаг хүмүүс үнэхээр завгүй хүмүүс байдаг учраас хүндэтгэх шалтгааны улмаас бас зарим нь оролцож чадаагүй гэдгийг зөвөр ойлгосоо гэж хүсэж байна. Бид дараадаадаа энэхүү салбарт илүү өөр үнцгүүдийг дахин хөндөх болно. Баярлалаа.